Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Гэр бүлийн радио Улаанбаатарын өглөө эхэллээ. Би баг сая бүжгэлж эхэллээ ш. Та нар намайг харсан уу? Анзаарлаа. Ерөөсөө харсан уу? Би одоо өөрөө л яаж гай харагдчихин хүн амтны юу харах та. Би бүр энэ чи бүжгэлээ ш. Ингээ нурж могоон чуулган шиг. Одоо Айх тэр юм болов уу? Айхтар юм боллоо энэ Сүрхий. Яг л татаж харуулвал тэр могоон чуулган янзын харагдах юм да. сүүлийн бүжиг те энэ бол Үгүй та нар нэг сони юм болсныг мэдсэн үү? юу юм бэ? Юу юм бэ? Өглөө болгон бит ингэ сюрприз өрөө зүг дэлсэн гэдэг. Юу болсон юм бэ? Би унтчихсэн шүү дээ. 4 жил нэг болдог нэг 2 сарын 29 гэж нэг өдөр өдөн шүү дээ. Тэр өдөр чинь дахиад нэг нэмэгдсэн байл шүү дээ. Өнөөдөр нэмэгдсэнс те. Үгүй маргааш. Тэ. Шууд 10 ингээд 10 4 сарын 11 гэж байхаа болоод 4 сарын 10-ны А Б гэдэг. Тэр шууд 4-ний 10. тэр шууд 20 4 сарын 12 өдөр нэмэгдээг юм байлээ. 11-ийг зүгээр хасаа ицсэн юм. А чи тэр мэдээг харсан юм Тэр те? харсан арай. Тэр харин тий. Басан мэдээ харсан гинэ. Дэлхийн нийтээрээ тийг шийдсэн байгаа байхгүй. Манай байгууллагын ерөөсөө мэдээ хардаггүй хоёр хүн мэдээ хардсан гинэ. За энэ ямар очтой гэдгийг та бүхэн удахгүй угаасаа өөрөө ярина. Угаасаа эзэн нь өөрөө ярьдаг. Сая эфир өмнө ярьж ирсэн. Би өндөржөөс харахад 4-р сарын 11-ний өдрийг хассан тохиолдолд төрч байдаггүй байгаа Би яг тэгээ бодчихсон Маргааш байхгүй. ч гэсэн хасагдахгүй. Яагаад гэвэл энэ хорвоо ертөнцөд таны чихэнд хүрч байгаа таадтай заяан мэдэхгүй төрсөн байна. билээ. Хүүхдүүд Энэ бүр хоёр л мэдгүй Өнгөрсөн жил бүр ямар байсан Манай гэж. найруулагч мэдж байгаа. Миний дээр Дөрөвсөр гараад 10 хоног ярьсан. Энэ хар өглөө дөнгөж босонгууд ингээ хүмүүсийг яг алийг сонгож сонсох вэ гэдэг дээр хүмүүсийн тархийг одоо яг энэ өглөө яг Ажиллуулж одоо гацааж ин тий. одоо шууд ажилуулах хэрэгтэй. Гэхдээ энэ Бид жил нар харин ингэж гайгүй. ажиллах хэрэгтэй. Энэ жил харин гайгүй. Гэхдээ өнгөрсөн жил бол бүр хараа 4 сарын 1-ээс эхлээл 10 хоног яриад өнгөрснөөс нь хойш дахиад 10 хоног ярьсан юм чинь. Бүтэхгүй маа тий. болгож байгаа гэж. Дараа нь болоод 2 хоногийн өмнө болоод 3 хоногийн өмнө болоод 4 хоногийн өмнө болоод яваад авчих. Бас Тий, болох гэжсэн. бадрангуй юм а тий. Гэхдээ тэгж ярих юм бол Facebook дээр хардаа миний нөгөө нэг memory гарч ирдэ штэ. Үнэ өөр дээр дэлгэртэй ингэж явж байгаа байгаа байхгүй. 7 хоног, 6 хоног, 5 хоног, 4 хоног, 3 хоног гэж хэлсэн штэ. Би арайш гэхдээ тэгж тоолоогүй шүү. Чи харин энэ удаа тэгээгүй. Чи энэ удаа харин тэгээгүй. Энэ хуруудад харин тэгээгүй. Харин Энэ дээр дараахан айгу байсан. дараахан байгаа. Чиний одоо каунтдаун чи одоо нөгөө өдрөөсөө болоод цаг руу шилжчихсэн үү? Одоо цаг руу шилжсэн. Тий чаддаг. Санаас чи 11-нд хэдэн цаг төрсөн? 11-нд би өөрийн 6 цагт төрсөн. Өөрийн 6 цаг төрсөн. Тэгээд би ийм сэргэлэн цаваа өглөөлөгөө ийм байд. Ер нь хараа хүний хизээ төрөх ямар сард ямар хугацаанд төрөх ямар педлэг шүү. Та хэдэн цаг төрсөн? Үгүй ерөөсөө өглөө төрсөн. Өглөө хүмүүс ажил цуглаад тэр бол лежнэр гүрийлгэж байгаа л тэгээд чи ерөөсөө юу ч Имчнэр ирдлөө. байжи. Би шүн төрсөн тохиолдол байгаа. Та хэдэн цаг төрсөн? Би бол тэгэл өглөөл төрсөн. Худлаа цагаа мэдгүй байгаа аахгүй юу? Үгүй харин төрснөө ч мэдчихэж байгаа юм хүмүүс даа. ажилдаа ирээл төрсөн баг. Чи хэдэн цаг төрсөн гинэ? Би өглөө 6 цаг төрсөн. А би яг 5:51 төрсөн шүү дээ. А би яг 5:50 төрсөн юм бэ. Над дээр л дөрөөлөд байна л та. За ингээд яг одоо дөрөөлж байгаа нэвтрүүлгээ та Гэрүүлийн радио 104.5 гэд кириллээр бичсэн пэйжээр дүрстэйгээр шууд явж байгаа. Ороод ирээрээ. Өнөөдөр маргааш нөгөө өдөр төрсөн хүмүүсээ бол ороод ир. Мэдчихлээ төвшүүлээ. Тэгээ өглөөний За яг шүлэг мүлгээ бэлтчихгүй юу? Хүмүүс ороод ирэн дээ одоо. Улаанбаатарын өглөө эхэлж байна. Радиогийн Өнөөдөр сүүлийн өдөр. Эрка богийн юу сүүлийн өдөр вэ? Бүжиг хийсэн сүүлийн өдөр. Юу яриад байгаа юм бэ? өнөөдөр Би маргаашнаас цоошин хүн болно шүү дээ. өнөөдөр маргаашийг алгасах сүүлийн өдөр. Юу гэсэн зүг. Өөрийгөө өөрчилж ин тэр. За тэгэд өнөөдөр Улаанбаатарын өглөө эхэлж байгаа. Бид нар нэг том хураалганд орно нэгдээд байгаа шүү дээ. Тэр урайгаа хилээд эхлээд байгаа шүү дээ. Бид нар нэг хэсэг тий. За ямар урай юм бэ? Бид Гүг тэр урайгаа энэ урайгаа бүр баталгаагүй болчихсон шүү Тий. дээ. Сая урай нь өөрчлөгдөв. Өнөөдрийг өчигдрөөс илүү илүү сайхан болгоё. би бас дахиад хивээрээ л байгаа юм байна. нэг үг нэмээр. Хивээрээ л За, байгаа. яаж Өөрчлөе. За яаж байгаа? Өнөөдрийг өчигдөр болон маргаашаас илүү сайхан болгоё. Маргаашийг заавал мяалах гэдэг. Яалдаг жоо. Юу
Маргаашийг алгасыг гэдэг өөр айлгатай болох уу өнөөдөр? Бодоод үзтээ. За 3W45 цагийн вебсайт дээр сонсож байгаарай. Мэдээж радиогийн 84.5 104.5 хос долгионоос сонсож байгаа. За бид хоёроос асууя. Би байгаагүй бол яах вэ? Би төрөөгөө байсан бол яах вэ? Тэгвэл хөөрхөн ямтан тэр нэг жоох хөвгт халуурахгүй байсан юм те. Гүй би та нар зүгээр намайг бодооч тээ. Би байхгүй. Хардаа ингэ байхгүй. Байхгүй. Айгуу уйдгартай хороо ертөнц гэрэлгүй. Бас Нариулагчаа энэ микрофоныг хагаад энэ дүрсийг нэг хар болгоод өгөөч. тэгээд аваад үзье. Тэгээд үзье яг заяа ахгүй бол яг яах нүггүй гэдгийг бас. Надад нэг 10 минут яваад үзтээ. Намайг хүмүүс нэхэн. Нэхэн. За ингээ байхгүй. За заяа байх. Одоо микрофон байхгүй. Чи. За хүссэн юм хүзүүгээр ороо. Ингээ заяа байхгүй байна гэд хэдүүлээ төсөөлье. Хаяа өвтөх юм байна уу? Хэдүүлээч гэжтэй хойлох нээжж. Хойлоо Хийх хүн байхгүй юу ч юм уу? Хийх хүн байхгүй юу юм байна бас жоохон. бэ штт. Чамаг штт би. Би өөрөө хийх юм байна. Та бүхэн чинь насны ёс юу бол монголчуудын зангаараа байх хэрэгтэй байхгүй юу? Ерөөсө хуурж болохгүй. Яг ямар нэг байхгүй нөгөөдгөө муулд штт. Оо яг. Яг. Тэгтээ байгаад байгаа байхгүй энэ чинь. Ороод ирсэн үү? Оо за. Байгаад байгаа ингээ. Яг чамдгүйгээр ингэж байгаа байхгүй юу? Надгүйгээр бүр 5 минут ч байж чад. 1 минут ч байж чадахгүй найруулагч маань. Найруулагч хамааралтай болчих. Хүний амьдрал. Нэрэ хүний амьдралаа гэж янз бүр юмд хамааралтай болох юм аа. Би хурдан хамаарч байгаа штэ. За баярлалаа. Гэр бүлийн радиогийн 104.5 84.5 долгионыг та долгионоор бас Facebook-ийн гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйжээр би манай лайв стрим цацгаж байгаа. Та бас биднийг дүрстэйгээр үзэх боломжтой. Бид нэгдүгээр студиэс шуудаар хөтлөгч Эрки Ирка гэдэгтэй. Ирка. Тэр нь яг жигхэн дуудлага байна. Хөтлөгч Заяшка. Үгүй би зүгээр л заяа. За хөтлөгч хүн болоод өөрөө нэрээ хөтлөгч Богийн ванд орж. Хин болч. Богийн хөтлөгчтэй. За нэзүү найруулагчтай. Та бүхэндээ Улаанбаатарын өглөө өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэсэн уриатаагаар ийм сайхан өглөөг эхлүүлж байна. Өглөө аюугаа чиг үнэрсэн та нарт үнэрсэн юм уу? Ер нь би байнга л үнэртэж байгаа шүү дээ. Нөгөө цуслангаас ирж байгаа болохоор. Ер нь энүүгээр чийг ороагүйсэн ч гэсэн тэрүүгээр чигтэй байгаа даа. Янз бүр чиг. Би тэгээд юу ойлгож байгаа. Энүүгээр чиг ороагүй. 5 минутын дээр амьсгалж зогслоо. Амьсгаа царайлж. Оо за. Нөгөө унаага хүлээгээд өө? Үгүй би өнөөдөр унаатаа гэсэн. Та яста ховорхон тохиол болчиход байгаа шүү. Такси бариад байсан чинь машин яаж барьдгаа мартаад л шүү. Ингээ явж ирсэн. Одоо баруун. Одоо 100 өөртөө хэлээд байгаа. Уурсаа сүрж мөрөөгүй үстэй шүү. Тэгээ гайгүй хэдэн цаас хийгээд ирсэн. Өөртөө мөнгө төлнө шүү дээ чи би. Химнээд байгаа шүү дээ. Химнээд байгаа. Манай тэндээс ер нь бол 30 31 мянган төгрөг гарч ирсэн. Сонирм байгаа. Өө сонирм байгаа ч яхаа угаасаа тийм л дээ. Манайхаас ч нэг 20 орчим гарна шүү дээ. 20 гарan гарна шүү дээ. Манайхаас тэгвэл чанга гарах юм ээ те. Налаагаас байсан бол. Одоо эндээс бол бараг таксинд би гар өргөөл такси над уурах бах налах биш болсон шүү дээ. Гү налах чинь бас харьцангуй гайгүй шүү. Бас нааш юу 40 км шүү. Зүгээр асуудалгүй. Гү эндээс би такси өрөөл такси надад бараг уурлах пранк чинь гэж бодоод. За хүмүүс өглөөний мэд мэдсэн те. Оо тийм мэдээ. Бүгдийн унш. За тэгээ. Жун даги гигэн тоглог өглөөний мэндэ гээд 3 ширхэг цэнхэр зүрх илгээсэн байна. За ангараг болохоор энэ яг би бичснээр нь шин morning хүйтэн байна. Үгүй айгүй гоё байсан шүү дээ. Яхаараа юу. Гоё байсан шүү. Дулаахан байсан. Ангаргийн байгаа. Ангаргийн мэдээлэл худлаа. Угсаа ангарагт жоохон тийм хүн байгаа. Яг хүйтэн л байж болно шүү дээ зарим хүнд. За. За нэрээ ангараг дээр нэрээ өчигдөр NASA-гийнхан айгүй чухал мэдээлэл гаргасан юм л шүү дээ. Ангараг дээр амьд организм нас л үүддэг ч юу ч нэг тийм эрдэс бодис олсон юм байл шүү дээ. За ангарага ингэж ангараг шүү. Орцсон байна. Орцсон гэхдээ төрөөгүй өдрийн минд авъя гинэ. За. Юу юм бэ одоо? Мэдгүй. Надад төрөөгүй өдрийн минд хүрэх гэж байгаа юм байна. Баярлалаа. За. Дуншаад байгаа юу? Тийм. За. Дуншиж байгаа өдрийн минд хүрэх гэж байгаа. Баярлалаа. Урнаа ичнээ сайхан минд хүргье охинтой болсонд. Тийм үү? Тийм шүү дээ. Энд чинь болоогүй байгаа шүү дээ. Болоогүй байгаа те. Болох гэж байгаад минь төргийа. Одоо нэрээ ингэсэн те. Би 5 хоног өвдөж ээжигээ зааж төрсөн гэсэн шүү. 5 аа. Тийм 5 хоног. Яг чи мөндөө.
Яг мөн. Яг мөн. Яг мөн. Яг ингээд битэр ингээд зовоодаг шиг тийм. Ээжийн 5 хоног яах вэ? Бид хоёр одоо өглөө болгон ингэ зовно гэдэг чи бас. Зүгээр. Энэ бол амар дуншилтдаг уу юу? Айгуу цогтдаг. Зүгээрээ. Ингээд нэг юм бацлагч ингээд минут нь ойртоод ингээд хугацаанд богсоод идэг юу лээ? Яадаг лээ? Мэдхгүй тэрийг өчтөр төрснөөр Одоо ярих тэгсэн юм. чи хоёулаа өглөө болгон цаг 30 минут ингээд базуулна. Энэ нэг өдрийн интервалтай юм тийм. Яг нэг өдөрт нэг удаа тийм. Манай Мина өглөөний мэд гисэн байна. Тэгээ 3 ширхийг нүднээс хорцсон үгүй зүрхтэй эможи явуулсан байна. Үгж байгаа юм. Яаж байгаа юм бэ гэсэн байна. Юг? Арайш гинэ. Нөө нэг сая хэнийг яадаг үж идэг үү? За яг Заяг яасан дээр манай Мино их реакцлсан байна. Ангараг болохоор харин ч гоё юм хэлсэн байна. Мина чих амарж штэ энэ төр гинэ. Мина чам төрсөн өдрийн мэд хүргээд сайхан баярлаарай гэд нэг юм дэлбэрч байгаа юм. Тэгээ нэг юм гал гарч байгаа цахилгаан станц дэлбэрж байгаа юм уу? Хүүш хамгийн гоё. дандаа мууга атаарах юм аа. Гэтэ надад тэр Минагийн контент юмд ерөөсөө харагдахгүй. Харин надад ч гэсэн харагдахгүй Оо юм. тийм үү? Яаж хараад байгаа? Ханаас хараад байгаа юм? би- Хөвч ятвчээд байгаа юм уу? Би хийм хараад байгаа юм шиг. Харагдахгүй тоглоомчгүй. Минагийн бүр өглөөний минт гэдэг юм чи надад харагдахгүй. Зүгээр Мина хамгийн түрүүнд яаж байгаа юм бэ та нар арай штэ гэдэг нь харагдчихэ. Тийм үү? Үгүй ээ. Жагагийн тэр нэг 120-с таксид бол 10 Тийм, бас мянга. тэр UB Cab бол харагдчихэ. 17 мянга гарч байсан. Сансарлуу гинэ. Тэгээ бус хүмүүсийн болохоор нөө меншн давалгаа ихэлсэн байгаа юм. Меншн харагдаад энэ өөр юм харагдахгүй байна. Харин тийм. Манай энэ Мизүү бол Өнөөдөр чи нэг юу яа штэ. Бэлэг ажиллагаатай. Меншн чигээс. Меншн чинь өнөөдөр орохгүй штэ. Гүг орнд би бичиж байгаа. Орно штэ. Орнд. Хүү юм цаг тухай бүрдэн сурж явах хэрэгтэй байхгүй. Өөрчлөгдөж явах хэрэгтэй. Тийм. За. За яа санаа яар. Ой наа ингэж штэ. Чамаг түрэн баахгүй болсон чи ангараг. Йоо чих амарч штэ гэж штэ. Тэгсэн байлаа. Наатаа юунд дахин яриад байгаа. Тий. Энийг дахиад би уншгаа. Yoох чих хамарч. ангараг ингэсэн орж ирэх юм бол утсыг блоклоорой. Ангараг ингэсэн байна. Йоо чих амарч штэ. Го манай нэг сонсогч ингэж хэлсэн байна. Йоо чих хамарч штэ. Ангараг болтой. Яг тэрний чин доод хэсэгтээ бичсэнийг харж байна уу? Йоо чих амарч штэ. Надад угаасаа ганц л коммент харагдчих. Ангаргийн ёо чих амарч гэдэг коммент харагдчих. Өөр коммент угаасаа харагдахгүй. За ярьж байгаарай. Надад ч гэсэн коммент нь харагдахгүй байна гэж Жундаги бичсэн байна. За Мина өстө нэрээ нөгөө меншн давхаагаа хамгийн үргэлжлүүлж. сүүлийн өдөр учраас би үнэхээр 50 амгалан өнгөрүүлэхийг хичээж байгаа. Тийм учраас яг өчигдрийн нөгөө нэг алсын зайны манай Чи 50 амгалан байх яах вэ? Дасгалжуулагчийнхаа хийж өгсөн дасгалыг би дотроо банк хийж ингэж өөрийгөө тайвшруулж байгаа. Багш би тоо шинэ хүн болно. Ингээ чи тайвшрах яах вэ? Биднийг чи 50 байлгаад өгөөч. Гэхдээ та 50 байлгаж байгаа. Та нар өөрсдөө 50 бус байгаа шүү. Энэ надад амар хэрэг болоод байгаа. Харин тий. Одоо энэ эфир дуусаад энэ ерөөсөө ингээд ажиллаар дүр ингээд нэг юм хүн амтныг зочоогоос та айлгаас та. Арай тий бүр амармаар биш тийм. Сая би ороод ирсэн өглөө орж ирээд өрөөрөөгөө явж байгаа хооронд бас золтоод харагдсангүй. Бас нэг тэгтэйг чийлэх бас нэг юм хилээл ойрлж. Нэг юм хилээл ойрлж ийлээ хойноос. Харин тий. Өчигдөр орой би нилээ орой ингээл тарах гал ингээд бүр ингээд батарей байхгүй болсон ингээл хамаг би сулбаагаал ингээд сууж исэн чинь хурж ин дахиад тэргээд орлоо. Тэр үү? Тий. Орой ойрлцсон юм уу? Орой орсон. Түр сая анх удаа орилж байгаа юм шиг орилж илээ шүү. Амар байгаа. Супер. Хоолойны дээд өнгөөр тэр дондоршгүй. Одоо ямар тоон юм бэ тэр? Нилээн чихний цаад мухарлаа. Байнгын энэ батарейн цэнэглээстэй. Байнг та нарыг ингэж хөвөлж байдаг. Байнг та нарыг хурцлж байдаг ийм хүн байгаа таларгаач ээ. Энэ манай Жүүн дэгийн айгу гоё хүмүүсийг меншн хийх юм аа. Тэгж байна. Хүнээ меншн хийнгүүтээ ороод ирээ гэд араас нь бичдэг. Тэгдэм билээ арай. Ороод ирээ. Тэ ханд атчих штэ айгу гоё. Тэгж юм тий. Тэгсэн чинь манай Мизүү бол базаргуу байхгүй. Panasonic-ийг меншн хийж явах юм. Apple-ийг меншн хийсэн байна. Энэ мино яагаад байгаа юм бэ? Юу? Баян бор ахыг алах юмсан гинэ. Буруу юм яриад байгаа юм чи тийм шүү. Тэнгис кино театрын танхим дээр Америкийн нэгдсэн өнгөтөр шин кино гарна. За одоо тэгвэл Баян бор гэдэг шүү. Энэ нөгөө Монгол бичгээр бичсэн чинь блэ? За үгүй. Надад ерөөс нэр нь харагдахгүй байгаа байхгүй юу? Чүү гараад ор. Байж гараа. Энэ хүн бүхэнд сайхан өглөөний мэнд гэдэг үү? Тий, хүн бүхэн сайхан өглөөний мэнд. Энэ ах бол шинэ байна. нэрийн ах хэмж байгаа. За би одоо нэг уншин заяа. За та нар ярьж. Ахаа шинэ байна гинэ. За хайр хүлээлт гинэ. За надад Уучлаарай.
Уучлаарай Эрик. Үшин ямар сони энэ бас дам. энэ жүүн дэгээд нь штэ. За. Юу яагаад байгаа байхгүй юу? Одоо манай Миногийн одоо комент нь бас харагдахгүй байгаа юм байна. Угаасаа Ой. өөрөөс чинь бусдад харагдахгүй байна. Тийм бэ. Надад ч их харагдахгүй Тийм. байхгүй. Өөрөөс найруулагч маань харагдаж байгаа бол нүдэн дээр гаргаад өгөөрэй. Найруулагчид харагдахгүй байгаа бол нүднээс аваад За өгөөрэй. ингийн энэ жүүн тэгснээр санаачлал гаргасан. Харагдаж байгаа нь улаан зүрх дараад явж байгаа шүү. Тэгснээр энэ араас нь 3 цэнхэр зүрх дарчиж. Чиддэг дамп жүгдэр гэсэн нэртэй хүн баг шиг шүү. Аха. За ястаа Окей. би нэг унших гэж үл өгдлээ. Яа чадахгүй байх шиг байна. Би буруу уншиж магадгүй. За ингээ өглөөний мэд мэдээж меншин давалгаагаар шууд явуулцгаая төхөө. За, Би тэгээд меншин давалгааныхаа ажлыг хийчих юм бол би та хоёрт айгүй анхаарад та хоёрт иргэн сануулгах ямарваа нэгэн зүйлүүдийг ингээд дахин хиймээр байна. За, Би тэгээд. зогсолтгүй хиймээр За байна. тэгээд Ашгүй минь. За. За тэгээд хэдүүлээ хамтдаа яг манай гэр бүлийн радио 1045 гэсэн лайв стриминг доор меншн хийн. За энэ меншн одоо меншн буюу хин нэг урайлан дуудах буюу нэрийг нь тааглаад ороод ирээ гэдэг ч юм уу. Найз нөхөд те одоо аав ээж одоо ах дүү ихч ах юу гэдгийг те хүмүүсийгээ те. За тэгээд энэ ямар очтой вэ гэхээр бид нэр даваагаас баасан гарагт Зааса харагдахгүй шүү. өдөр тус бүр хоёр юм хийж байгаа. Нэгдүгээр нь дөнгөж Улаанбаатарын өглөө эхлэнгүүд бид нар меншн буюу хин нэг урайлан дуудах давлгаа хийж байгаа. За. Тэгээд хоёр булангийн дунд нь бид нар реакшн буюу одоо лайк зүрх дарах яг энэ давлгаа эхлүүлж байгаа. Тэгнь. Өдөр болгон энэ хоёр зүйлийн хоёуланг нь хийж явах юм бол таны нэр одоо нэг хүнч гэсэндээ хоёуланг нь хийсэн учраас хоёроор тооцогдно. Ингээд даваагаас баасан гарагийн 5 өдрийг тооцох юм бол өдөрт 2 гэх юм бол нийтдээ 7 хоногийн төгсгөлд 10 удаа та нэг хүн байсан ч гэсэндээ 10 удаа бидний шалгаруулалтанд орох 10 ийм одоо зайг эзлэх юм. Одоо эрхийг одоо би одоо англиг орчуулж яриад байна л да. Та нар нэрээ намайг байхгүй үгсэн сан чи нэрээ үнэхээр бухардж байна. Би та нарын нэрээ үгсэн сан юм толь бичих юм. Тэгээд буюу Болоод өнөөдөр юм чинь аа битээр бас. 7 хоногийн сүүлийн өдөр штэ баасан гараг. Яг энэ өдөр бид нэр одоо тун удахгүй ийм шалгаруулалтаа хийгдэн. Тэгээд яг нэг шалгарсан хүнийг нь те энэ дундаас нь өдөр тус бүрээс нь ингээд меншн болон реакшн хийсэн өдөр тус бүрээс нь шалгаруулж агаад хамгийн шилдгийг шалгаруулад бид нэр гэр бүлийн радиогийн зүгээс бэлэг өгдөг байгаа. Энэ 7 хоногийн бэлэг бол танд Амттай хоол гэр бүлдтэй нь хоол явуулна. захиалж Ер нь бол маргааш хоолсоод ах юм гэр байхгүй. Ер нь бол хорхоор эхэлж байгаа юм те. Сонголт нь эхний сонголт Яг үү тий. Гөө зүгээр тустай хоньны хоолоо хийх хуухтай харах гэдэг байгаа. 4 хүний порцоор гэдэг. Дүүний порц. Яа харин тэрийг арай л чанга сонсогдоод байгаа юм да. Тий. Тэгээ төсөө өдрийн хүнд өгчих юм уу ер нь баг. Үгүй би хорхоо гэдэхгүй шүү. Би хорхоо. Юу баярлцсан авцсан юм шиг байна. Би аваагүй байсан ч гэсэн та нар явуулах юм байгаа зү. Тэгээд энд ингээд одоо шалгараад тэгээ та бүхэн авна те. За хэдүүлээ авна. нэг 5 секунд меншнийг давалгаа идэвхтэй. За, тэгээ. Хийцэн бол хин нэгний бодож байгаа дахиад нэг хий те. За 1 2 3 1 2 3 4 5 за боллоо. Энэ ингээ за яг эхний булангийн дунд хүртэл меншн давалгааг болоод авчи. Тоолч. Эхний За, булангийн тэгээ. дунд хүртэл шүү. Тэгээ. За тэгэхээр би эхний буланд дуусахад найруулагчтай меншн давалгаа буюу өнөөдрийн меншн хийсэн хүмүүсийг шилжүүлчихнэ. Зөвхөн меншн нэг Тийм, ярьж зөвхөн байгаа. 7 цаг 1:40 50 хүртэл те. Нэг даваа гарагаас пүрэв гараг хүртэлх меншн давалгаа болон 7:50 бас зүрхүүдийг манай найруулагч аль хэдийн цуглуулчихсан байгаа. Өнөөдөр бол шууд нэвтрүүлгийн үеэр явдаг. За шууд нэвтрүүлгийн үеэр бол яг харахгүй ингээ комент дэшег өгдөг учраас бид нэр дөнгөж эхлэнгүүд меншн хийж байгаа хүмүүсийг нэг бүрчлэн түүж байгаа гэдгийг дахин хэлье. Энэ 7 хоног бол их онцлог. Ягаад гэвэл хүүхдүүд маань амарцсан учраас бас одоо өглөө бол өрсөлдөөн арай жоохон бага байгаа. Тийм учраас эсэргээрээ илүү шалгарах магадлал илүү өндөр учраас илүү идэвхтэй байх тусмаа те. Та энэ 7 хоногийн бас яг те тэр маргааш хоол хийхгүйгээр гэр бүлэрээ сайхан хоол захиалуулж гэр бүлийн радиогийн бэлгийг авангаас хамтрах хийдэг. Манай гэрийнхэн нэр ойр дуул руу алах гэж байгаа. Тэгээд шууд хорхоо аваа явуулна зү. Би шалгарчвал одоо энэ бөө хил ам болох юм байна. Одоо яана. Тэ энэ яг юм хийчих те. Тэгэхээр шалгаруул дахиж цохлоо шүү заяа. За гин. тийм байхгүй. За ингээд хамтдаа эхний булан руугаа орцгоё. Өргөжлүүлэн хамт байгаараа Улаанбаатарын өглөө. Дорс. Энэ бол зүгээр ч нэг цүнх биш. Байдаг л харц үгүй шүү дээ. Гүй ээ. Дотор нь юу байгаа гэж? Ха, хэмэдтэй. Гүй тэгээ би хамт үзье гэдэг штэ. 3 2 1 гэдэг энэ зүгийг онгоолгоё заяа. Зүгээр ээж хараад игдэм үү?
What? Ёо, шок. Ястаа алдаж болохгүй зүнх чи энэ байсан юм биш үү дээ. За, хар зүнхээ онгойлгоцгоё. Зүгээр хийж байгаа хэдүүлээ юу хийх вэ? Зүгээр яж хаа хэдүүлээ эркгийн цүнхийг онгойлгох уу? За нэг хар цүнх онгоол. За тэгээ. За хар зүнх болон ман. За одоо манай радиогийн саарлыг биш үү наачаа. Гүг энэ камернаас болоод байгаа шүү. За. Йоо, дигүр. Надад хар зүнх гэхээр зэрэг бас яг нэг ингээл хүүтэн үлс яаж шít. Өнгөрсөн 7 хоногийн хар зүнхээр Амар шүү. манай энэ заяа. Яасныг мэдчихэж байгаа үстэй тий. Айгүй. Тэр чи үнэн болж таарсан шүү. Тийм үнэн. Үнэн бол таарсан. Ааха, үнэн шүү. Үнэн. Тэр нь үнэн За, байсан энэ дээр юм билээ. За энэ 7 хоног нэмсэн үнэн. энэ 7 хоног манай одоо Эрка маань одоо яг хүмүүс бол нөгөө mystery box гэл ингээл янз янз мэдээ сюрприз тий. Тэгээ яг одоо яг манай Улаанбаатарын өглөөгөр бол бид нар хар цүнх бас байгаа. Хүн болон өглөө нэг юм хар цүнхтэй Энэ араа гарч ирэх юм юу ч хийж магадгүй. Гэхдээ дандаа хоорондоо холбоотой шүү зөө. За холбоотой. Очи олон гарч ирэх гэж байгаа юм уу? Гэхдээ олон биш ээ. Нэг биш л юм гаргаж ирнэ. Гэтэ тэд нар хоорондоо холбоотой. За. За, эхнийх нь. Юу юм бэ? Smile. Smile. За энэ үнэг. За хар цүнхнээс гарч ирж байгаа хэлбэл бол Аршаараа. Ардтаа юм баггүй. Зүгээр л. Зүгээр юм смайл. За. ойлголоо. Ийм хөөрх смайл. За дараагийн юм гарыг. Тэгээ тэр хоёрыг холбоё. Энэ нөгөө Юу вэ? том юм гаргаж ирэх юм аа. Чи бэлтгэлийнхаа хувцснаас гараад ирэх үү? Том юм. Аимс гараад. Юу вэ? Өндөг. Чансан өндөг юм уу? За байж. Чансан мас нь хамаагүй шүү. Хамаагүй юм уу? Хагасан өндөг юм уу? Аюулгүй байдлаа бодоод би чанцсан. За хагасан. Уулнууд би чанаагүй өндөг авчих хэрэгтэй байсан. Чанаагүй өндөг авчих хэрэгтэй байсан юм уу те? Өндөг чанаагүй. За. Тэгэхээр эн чин smile. За Өндөг. Смайл өндөг. Наа чи яагаад өнгөрсөн 7 хоногтой холбогдоод байна вэ? Би бүр 3 дахь нь гаргаад ирё. Өнгөрсөн хоногт юу болсон блэ? Тийм өнгөрсөн 7 хоногтой Би юу вэ? Нара. Улаанбаатар гуралгаад. За энэ брэнд нь хамаагүй. Нэрийн дараа. Энэ ингээ нэрийн дарч. Нэрийн дараа. Энэ ингээ дарч. За гурил. Хуурай те. За хуурай мөрөн. За тиймээ те хуурай. Зуураагүй, хуурайгүй. Хуурай гурил. Ямар юм бэ? Дахиад. Тэрээ зуурсан бол зуураагүй, зуурсан. Дахиад гаргана. Энэ дандаа нэг юм дефект юм гарч идэх юм би. Тэгээ дандаа нэг тайлбартай. Энэ хагараагүй шүү. Энэ хагараагүй юм. Лааны юу юм шүү? Энэ хагараагүй шүү. Ёо. Өчи авчирж байгаа таалцсан Би юм. нэг харин яг тийм ээ яар тийм. Наа чи лааны юу үздэй? Энэ лааны юу биш ээ лаа. Алаа юм. Лаа гэж үзэж байгаа юм. Үзээ дахин байхгүй лаа. Үзээ дахин. Лагэ бод. Лаа энэ арай лаа байгаа шүү. За лагэ бодчих. Лаа байна. Гэтэ энэ ерөөс амар холбоохгүй. За лагэ бодъё. За лаа. Одоо ингээл хэдүүлээ бодъё л тоо. Яг эн чинь зүгээр смайлер байлиг жоохтой смайл байлын зураг байлаа. Өндөг байлаа. Чанаагүй гэсэн шүү энийгээ бүр чанаагүй байсан гэсэн. Гурил байлаа. Гурил. Тэгээд лаа байлаа. За юу гэсэн үг юм? За эн чинь бүр нөгөө Сүүлийнх нь энэ. хөөлгөгч гараад ирлээ шүү дээ. Эт. Гурилаараа юм хийх юм бэ? Энэ брэндээ ингээд хаач дахиад гэж. Наа чи мөнгө өгөө. Энэ шүү дээ. Энэ ингээ хаац. За. Хөөе. Энэ араа яг одоо ингээд энэ зурган дээр энэ гурилын эсгэгч хоёр хоорондоо холбоотой юм байна. За ингээд бүгдийн нэг харуулж те. Энэ лаа шүү энэ манайх энэ хаагцлахоос. Юу? Энэ өндөг байгаа За шүү. би зүгээр Өндөг учиргүй. Өндөг ойлгохгүй. би зүгээр юу яа? Таамгаа Оо энэ хэлээ. буруу харалцсан. Би зүгээр таамаг хэлээ заяа. Одоо ийм шүн орой. За найрлагч аяа үржилж байгаарай. Нэг жоохон романтик ая тавиад өгөөрэй. Ой за энэ яг шүнээрээ гэхээр заавал Романтика гэдэг юм байна шүү дээ. энэ яг Би зүгээр таамгаа хэлж байгаа шүү заяа. За. За шүн орой. За. Үгүй наа унтлахын өрөөндөө лаа асаацсан байгаа юм биш үү гинэ. Гэхдээ тэ байж л та би Энэ яаж өгөх гээд шүү дээ. Аха. Шүн унтлахны өрөөндөө лаас ачгсан. Гэрээтэйгээ. Үнрээ дарах гэдэг. Үгүй. Ад жаргалтай хорон мөч бүрийг өнгөрөөж байгаа. За. Наа чин хүүхд сонсож явах үү дээ энэ. Тэгээд цаашлаад Амьсгаа өндөртэй. тэр хорон мөч өнгөрсний дараагаас Бас их ад жаргалын гарма ялгарцаа. одоо зүгээр нэг жишээлх юм бол гурилын дотор штэ тий. Ингээд хөөлгөгчөөгээ зуурахаар гурил чи ингээд жижигхэн байж Хөөдөг штэ, хөөдөг. Хөөлөө за. Тэгээ болцог харах юм. Хөөж ягаад Лааныхаа тосоог хайлуулж байгаа. дотроос нь өндөг гараад ирлээ. За бас тэгж бол. Тэр Тийм өндөг байж болно штэ. хагарахад
Smile буюу хүүхэд. За яг чи 90 л нилээн төгсөн шүү. Нилээн төгсөн шүү. Хүүхэдээ. Тий. Ер нь ингээд том Ятгатай жил бол 7 Танаа жирэмсэн юм уу? Үгүй манай ихнэр имлэг твцсэн гэдгийг та нар мартаагүй болоо илгүү дээ. Имлэг твцсэн. Тэгээ энэ нэг надад хамаагүй шүү дээ. магадгүй гэдээсэн шүү дээ Эрка. 3 дээр яачаар ингээд асуудалтай л юм байли ер нь. Гэтэ магадгүй гэж хэлсэн байхгүй юу Эрка? Магадгүй гэж хэлсэн. Асуудалтай байгаа шүү. Яг чамаас санаа аваад эхнэрийнхээ жирэмснийг ингэж Яг заавал тийш Даалгыг гэж бодсон байж Тийш магадгүй. давчиргаа чи ингээд шалгахгүй ч юм да тий. Чи орныхоо даавг авчрах гэж ирсэн юм аа. чи хамгийн гол нь баярлж байгаа юм уу? Тэгээд энэ харалтай. Биш энэ яста. Нааны гэрэлд баяр баясгалантай билүү идэж яах гинэ. Тог нь тасраад гинэ. Тог тасраад нааны гэрэлд кек хийсэн юм. шүү. Наач шүү хамгийн төгч шүү. Борцог хийх гээд байна да тэг. Борц. Манайх нэг хөөрхөн борцгол яриад. Эхнэрийн жирэмсэн л гээд байна да. Үгүй жирэмсэн байх албатай юу? Үгүй би энд ойлгочлоо. Төрсөн өдрийн билүү надад хийж өгөх гээд байгаа юм уу? Үгүй чаа. Би юу? Энэ надад bara арай Аднаас найруулагч төрсөн өдрийн билүү оруулж ирэх гээд байгаа юм уу? Өөд гомдоохгүй юу? би л доош ордож байна. Энэ одоо нөгөө нэг янз бүрийн горд мөрдө хавтнаа ийм болчихгүй. Үгүй чи харалтай маргааш олох гэж байгаа. Тэгэхээр чи За чи яаж тайлбарлаа? Юу гинэ? Одоо энэ чи нөгөө нэг тоортонд ордог. Тэр найруулагч гараад ороод ирлээ сая. Төсөөлийн жирэмсэлт За чигнэс эртхэн хэлээр энэ одоо хүн зүгээр явлаа уу? Заяа. Гурил хөөлгөгч эднэр чи ороод Тэмхтэй тэгээд. За гурал авлаа. хөөлгөгч өндөг. Ой, За гурлаа хөөлглөө өндөг. Үгүй өндөг угаасаа торт орж байгаа байхгүй юу? богийн хүмүүс. Үгүй яг крем мэрэм чинь бас байх Нэмэгтэй хүмүүс байхгүй чинь юу? хөхөлдчихсэн горд Тэр нь лага зоогоод Овтгийн боо ингэ төсөөлөх. Заяалан бодоод. лага зоогоод Буруу тийш яваад байна заяа. Үлээгээд тэгээд би смайлаар баярлалаа. За чи бороо. Гордоо бадрахгүй юу? Хүмүүс авраарай. Маргаашнаас ирэхгүй. Энэ Гордсон гэд. Хэрвээ үгүй бол би угаасаа нэгт өдөр ирэхгүй. Эхнийх чинь Эркада аа болох гэж байгаад байр үргийг нэ. За зааштай. Болох уу? Дуугар Надад штэ. ирж ирэх Өө, үү? Энэ бас. хоёрын л нэг байгаа. Би нэг бас жирэмсний бодлоо ингэ. Энэ арай энэ ингээ холбогдож байгаа энэ. Энэ бүгд Монголын холбоотой. өрс маш олон Нэг болох. албатай. Гэтэ хүмүүс маань нөгөө бялоо гэж бас нэрнгэсээ биччихсэн шүү. Угаасаа билүүнд Ядарсан туяа маань торт гэсэн байна. Одоо жишээлбэл тэр Төсөөдрийн билүү гэсэн байна. Юугаа өргөдөө? Бас Пампа байж өргөдөө. болох хүмүүсээс адилхан Энд чинь бодоод байгаа юм бол байна. жишээлх юм бол юунд торт нарийн боонд хэргэлдэг байхгүй юу? Гөө би энд гэрт байгааг нь л аваад ирэхгүй юм да. Энэ магадгүй. Гэхдээ энэ угаасаа- нэг сүрхийг боддог шүү. Үгүй тий. Гэхдээ би уугч байгаа л Зүгээр тухайн үедээ л нэг юм бодъё гээл. Сүрхий бодохгүйгээл торт айд ирсэн баг та. Гэхдээ яг үнийг л би зүгээр галтгоонд ороод байсан нүдэнд харагдсан ихний Тэгээ дүр сая юм. намайг тэнд тардаа өглөөг эхлүүлж яхад намайг орж ич Эрка шалгачаад гараа явсан байхгүй юу? Тэгтээ магадгүй. Шалгачаад гэсэн ч үгүй. Энд чинь байж ин да байж. Шууд ивэртэй байж хат нь уу? Би одоо тойрон тоглолтод ороод байгаа юм уу? Яагаад мэдгүй. Би бүр ингэж би бол ингээд бүх зүйлийг жигнэсээ ингэж явж байгаа. Яг мэдрэмжээр ингэж Тэгээ үнэхээр торт эсвэл заяа жирэмсэн байгаа эсвэл торт. Өөр арга байхгүй. заяа гэж Заяа манай чи Эрка манай гэх байхгүй юу? хоёр чин гэр бүлээс Гэр бүлийн хоёр ис юм уу гэж. заяатай ажил Чи дээр бас баясаа байгаа. Сүйж ярих юм бол. та нар чи яац хүмүүс вэ? Тэгэхээр ерөөсөө ийм торт гарч ирэхгүй бол угаасаа тоо хоёр толгойч бүндгөөс. Ордоос Яаж юм бэ? Болоочгүй юм дээр чи. Юу ярьж байгаа юм бэ? Зүгээр Улаанбаатарын өглөө хөдлөө суужсэн. Толгойг богийн мизүү бид гурав ч болохоор ингэж ирсэн шүү дээ. Маргааш Харин өглөө яаж байгаа- чамааг орондоо байхад чинь бид гурав орох гээд байгаа байхгүй юу? зүгээр бид нар байгууллагынхаа өдрийн хоолн дээр л яадаг. Үгүй ээ. Өглөөнийх дээр надад тусгаалan ярьж байгаа Энэ заяа бүр За. онцгой юм хүсэж байгаа. Өөрөө гордоод энэ баларх уу? Одоо шүү дээ хар цүнхнээс Тэр ийм нэг юм смайл гарсан. Дөрөв юм 5 юм гарсан юм байна. Чанаагүй өндөг гарсан. Смайл гарсан. Гурил гарсан, лаа гарсан. Чанаагүй өндөг. Одоо эсгэж гарсан. Эсгэж гарсан. 5 юм гарсан. Лаа гарсан. Тэгэхээр яг тортоо. Ямар хэцүү юм бэ энэ одоо. Би яг хуу чамд юу вэ? Торт гэсэн чи шууд ингээд миний гиз хотоод ажиллаад эхэлж шүү. Амина ингэж байна. Тортон дээр лаа асаагаад заяада төрсөн өдрийн мэд хүргэх гэж байгаа юм байна. Happy birthday to you.
Happy birthday dear Zaya. Happy birthday to you. Ай, баярлалаа. За, заяада. Би мэдсэн юм аа, мэдсэн. Яа, мэдсэн. Эмэгтэй хүн чинь мэддэг байхгүй юу энэ чи? Гүг эмэгтэй мэдгүй маа чийл мэд. Манайш нөгөө нэг заяагийн маань төрсөн өдөр нөгөө нэг амралтын өдөр тараад бас учраас бас яг бид нар те. За би ч оролцсон юм байхгүй л те. Би мэд. Сая хардаа яг намайг таамаг дэвшүүлэнгүүт мизүү гарцсан байхгүй юу? Гараад орж ирсэн байхгүй юу? Эрг намайг тэнд сууж яхад орж ирдгүй байхгүй юу? Гүг тэр дэвтэ шал өөр шалтгаантай байсан юм аа. Гүй. За тэр бол би айгаа явчихсан юм аа. Олдгүй. Би өөр мэдээд байсан юм аа. Яг мэдээсэн байхгүй юу? Ой. Ингээд унгаа аваа хөөе. За унгаах юм бол жинхнээсээ толгой бүндгүс шүү. Унгаавал тэгэл толгой бүндгүс. Юу ялсан? Гэтэ энэ ч аюултай Толгой байна. бүндгүс. Энэ заяа маяч айгуу ингэж хэтрүүлэн бодвол энэ айгуу бол энэ гордож мордоод явж идэх байх. Йоо. За тэгээд төрсөн өдрийн Баярлаа. нэг төрсөн өдрийн амар юм дарамттай тэмдэглэдэг хүн байна те. Тийм бооч. Ерөөс. Би ихтэй хамгийн гол нь өөр хээнд ч дарамт үзүүлдэг. Яг нь нөхөртөө үзүүлнэ л дээ. Тэгээд дараа нь та нарт л үзүүлдэг. За одоо өдрийн баяр болж байгаа маань би ингээд бэлэг өгье. Өөрийнхөө хамгийн дуртай хар шоколадыг заяада өгье. За Одоо эрка юу хийх Ээж одоо. гоё ингээд чирж байгаа байхгүй. сая гаргаж ирсэн юмалаа өгөх юм бол димэн шүү. Тэгээ гаргаж ирсэн нөөс би өгөхгүй шүү заяа. Мэдгүй минь аа. Аварлоо. Бэлдсэн байсан. За өгөхгүй. За баярлаа. Баяр чи эрка чи тэгж гинэ те. За тэгвэл би хоёр дахь бэлэг өгнө. За дахиад хар шоколад өгье. Яа. Бэлгийн дарамтанд орчих. Одоо эрка яг харъя л да. Тэр байна хөөе. Харъя л да харъя. Пан. Юу юм? Юу юм? Салфет Нойтон салфетик. Германда ингээ хийгээ явдаг нойтон салфетик. Одоо манай хүүхнүүч яг хитүү шүү дээ. Энд тэнд явахаар ингээ нойлд орохоор нойтон салфетик. Сайн дээр амар инээдтэй. Ингээл эрка асуудалд болонгууд найруулагч хаал онгоолгоо шууд чихэн шидэл нүүдг шууд шүүрж аваад ингээл нэг Нойтон салфетик. Багийн ажиллагаа. Ариуны нойтон салфетик. Юуны шалгалт Юуны нойтон салфетик. Дар тэр нэрийн дар. Тийм. Энэ юугаа Жижиг өгөх нойтон. учраас шалгалтанд Шүү байна. нөгөө нэг юу шипи шиддэг шиг юм за байна. одоо 3 дахь нь. За ингээ та бүхэн ингээ харж За байгаа. тэгвэл гурав дахь нь. Тус тас. Гурав дахь нь. За баярлаа. Энэ шоколадтай. За хоёул хурдан өгөөч. За ингээд баяр өгье. Баярлаа. Би бооз өгөх гэж. Чи ялцсан уу? Ялцсан 3. Яг гараад өгч болно болно. Голны бас. Яа нэрэ. Юм гарч ирэх юм шиг шүү дээ. Яста яг нэг хараад байсан чи зүгээр Яаж байгаа үр хатуц. чихэр шидэд идэг байх шүү. Зүгээр аалж ийн хөөе. Чихэр шидэд. За. Ой тэр чихэр чи одоо надад авахгүй байх. Дүгээр нэг найруулагч нь орж ирээд чихэр Барьж байж байж. Өөр аргалаа. Эрк бол авсанчгүй тэрийг нь. Гэхдээ энэ ажлын байрны бэлгийн дарамт гэдэг нь мөн үү? Нэг жоохон айдас хүйс яваад унах чи юу вэ? За энэ их гоё бэлгээ. За. Энэ биш үү те. Энэ гэхдээ чам зориулаг байна. Ой. За хэн зориулсан? Энэ нэг самарын бэлэг гээд манай монголчууд ер нь их мэдээд их удаан олон жил болж байгаа л да. Тэгээ хүүхдүүдэд одоо өгдөг айгу гоё бэлэг байхгүй. Эрэгтэй, эмэгтэй юу яах вэ гэдэг ч юм уу. Тэгээд одоо манай заяа төрсөн учраас энэ хорвол гэхээр одоо 3 сайхан хүүхэд одоо дэлхий дээр жин нэмсэн байдий. Авис сертер. 8 тэрбум болоход айгүй нэмэр оруулсан тий. Тэгээд заяа төрсөн учраас тэгээд заяагийн хүүхдүүдэд нь яг нэг ширхгийг нь юу ячлаа л та зүгээр Урчлаад оруулаад ирж байгаа тий. Тэгээд 3 хүүхдэд нь гурууланд нь тэгэхээр энэний хайрцагч ингээ 3 байна гэсэн үг шүү дээ. Эрка. Одоо тэгэхээр манай хүүхдүүдэд юм өгөх болч дээ. Надад байна хөөе. Хөөе за харъя. За өгч надад хэлчихсэн. За ингээд өгч ээж нь хүүхдүүдэд нь ингээд давхар ингээд ээжийн хүүхэд баярлуул ээж баярлна тий. Хүүхэд баярлуул ээж баярлна тий. Оо тийш дээ. Тэгээ энэ самарын бэлэг энэ хүүгийнх нь гэдгийг одоо
гоё таньж байгаа хүмүүс Мэд хүмүүс мэдэн дээ. Бөө бай. Энэ нэг нөгөө мессеж чи- дотор нь юу л юу байдаг вэ? Гэхдээ би хүүхэд байхдаа энийг авч ирсэн шүү. Гэтэ энэ ийм юм байна. Тийм үү? Бэлэг авч байгаа хүн амар хэцүү юм байна. Би хүүхэд байхдаа энийг авч ирсэн Тэр өстө сони юм байна. Өгчөөч штэ. Шинэ дотор харин юу гэдгийг мэддэхгүй. Энэ ингээ бүр лацтай скотчтэй байдаг. Өгчөөч штэ. Байж л. Би өөр ингээ Ингээд заяа анхааруулга дотроос нь бэлэн мөнгө гарч буцааж өгдөө шүү заяа. Зарим нь бэлэн доллар хийсэн. За ингээд Тийм үү? заагийнхаа 3 хүүхдэд бэлэг өгье. Том хүүд нь. Баярлаа. За чи ч За заяа дахиад надад бэлэг байгаа. Би зүгээр бас хоосон хүн биш шүү бас. Зүгтэйг орж ирсэн юм байна да бас. За заяа. Энэ хараа энэ ингээд Дартны юм уу? Д витамин витамин D мэ. Витамин D энэ хавар одоо витамин G туцаа. Наа энэ хараа энэ ингээд ажил дээр үж яхад ингээд гинт юу яадаг штэ шүдэ байгаамар санагдав. Олдохгүй. тийм нэг хятадын Бишээ. Буудлын нэг удаа ингэ Тий урд аялж явахдаа буудлаас 50 оны буудлаас гусчих. гусцаа. хусахтаа намайг бодож хуссан бахаа. Би бүр боцоо. Окей. Заяад хэрэгтэй тий энэ яг гэдэг авшиг. За одоо ингээд Улаанбаатарын өглөө явж байгаагаа мартсан мэдэн хоёр. Тийм үү? Тэгээд одоо нөгөө нэг хар цүнхнээс өнөөдөр манай Эрка маань мэдээж одоо За ийм гаргаж ирсэн. Та нар үнэхээр тийм баригдмаар юм гаргаж ирж. Баригдсан тий уу? угаасаа баригдъя гэж бодсон. Албаар баригдъя гэж. Таагаасаа гэж бодохгүй та нарыг. За тэгээд энэ дээрээс бол яг нөгөө нэг төрсөн өдөртөө холбогдуулсан мэдээ заяатай холбогдсон бол нэг заяагийн талаар бас биш л дээ. Биш. Тий мэдээж яг энэ нөгөө нэг хар цүнхнээс гарсан зүйлээс сэдвлэж хэдүүлээ бас жоохон гоё амьдралын сайхан зүйлийн талаар ярья гэж байгаа шүү дээ. Тэгээд байгаа шүү. Тэр утгаар бид үлээ төрсөн өдрийн талаар ярья. Тий. Төрсөн өдөр бол янз бүр болдог. Гунигтай, пакттай, одоо бас бүр онцгой. Тий. Хизээж маш Том сюрпризтэй бас зарим сюрпризтэй. Тэг ин. Ийм төрсөн өдрүүд болдог. Тэгэхээр төрсөн өдрүүдийн талаар яг энэ хөглөлтөөр та бүхэн яг таны амьдралд үнэхээр гой сайхан төрсөн өдрүүд юу болж ирсэн? Яаж шоконд орж? Сая энэ заяаг ямар шоконд орж байгаа та Араас нь цувралж үг нь олдохгүй байхгүй. Хаг шок. Бүр одоо бүр Заски. Тэ яг ийм байдалд орж ирсаа бид нарт та шууд ут залгаад 11:46 104 5 гэдэг дугаар руу шууд залгаад төрсөн өдрийнхөө талаарх бид нартай бас онцгой төрсөн өдрийн талаар хуваалцаараа. Мөн дээрэс нь манай гэр бүлийн радио 1045 гэсэн фэйсбүүкийн пэйж доор төрсөн өдрийн талаар, онцгой төрсөн өдрийн талаар, эсвэл бэлгийн талаар, үйл явдлын талаар бид нартай бас хуваалцаараа хэдүүлээ хамтдаа баяраа хуваалцгаая. Тий. Сая ангараг яг чин үнийг битсэн байна. За. Сая ингээд ерөөсө бэлэг бэлдээгүй ингээд ерөөсө заяа зориулаагүй ингээд ярьцсан явжсэн чи заяа гордчоор нь гэлс найруулагч дэлгүрлэггүй ч бялуу аваад ороод ирлээ гэж. Энэ гэхдээ яг үнэн шүү. Ирчүүд ийм л Үгүй. Одоо онгорхоо тартны газар бол байхгүй. Тэгэхээр та нар бэлдэж авчирсан. Та нарт Тэгсэн. за чи сэтгэлдээ хэлэх юм уу? Чамд юу нэ амьдралд чинь айгу шокийн, айгу гоё исэн, гоё төрсөн өдрүүд чамд яг аль байдаг санагддаг байна. Энийг давах юм байна уу? Мэдээж бүгд л гоё шүү. Одоо битэн муха бүр хэлээ. Яг чин үннээрээ те нэгийг нь онцлоё гэвэл. онцлог гэвэл юу л дээ. Би өөр нь хамгийн сүүлийн төрсөн өдрөл хамгийн гоё гэж боддог. Яг нөгөө Төрөжлөх гэсэн үг юм уу? Гүг хамгийн сүүлийн төрсөн өдөр ч бас өнөөдөр олж Болог штэ. шүү маргааш штэ тэр чинь. Тэгвэл болог юм уу те? Болог штэ. Болог байгаа юм уу? Тэгвэл Өнгөрсөн жил яалаа бүгд. бас л ингээ бэлгийн дарамт надад үзүүлсэн. Бас л нэг юм гэрмэрлэн унтраагаал Тий, гэсэн тий. заваа. Чи бүр сурлаа шүү энд. Би бүр сурлаа одоо муцаас. Энэ бүр ямар сюрприз биш боллоо. 2027 оны 4 сарын 11 Үгүй хурд. Үгүй сюрприз. Одоо наа чи айгу муухай хариулт байна. Гоё. Хамгийн гоё нь юу вэ? Хамгийн гоё нь уу? За одоо хамгийн гоё нь одоо Санаас гардгүй нэг тимийг хаваалцаач. санаанаас гардаггүй юу? Минийх нэг байдаг байхгүй би тэрийг хаваалцаж байгаа. Тэг хуваалцчих би Чи тэр тэр онд бодож би нөгөө үзье. нэг жоохон юу яач Тулгамлаад байна тий. тулгамдах Ер нь хүүхэд насных жоохон их байх магадлалтай тий. Тий. Минийх чинь 8 сард байхгүй юу. Тэгээд нөгөө жоохон түүхтэй. Манай аав уурхаад ажилдаг байсан. Ээж багш. Яг хоёулаа эвгүй таардаг байхгүй юу. Тэгээ манайх чи яг нэг тийм төрсөн өдрийг нэг тийм албан ёсоор миний төлөө тэмдэглэж үзээгүй. Манай охин дүүгийнх чинь бүр 1 сарын 3-нд болохоор ингээ бүр яг баяруудын дунд мунд арай нэжгэр болно. Минийх бол ингээд ерөөсө болсон мэддэхгүй. Чи нэг өдөр тэгж гин аав. Би гадаа тоглоог гэсэн чинь аав. Минийхөө ороод ирээ гэлдэг чинь. Тэгэхээр Google орсон чинь аав ширээс. Тэгээ ширээн дээр нь юу гэсэн гэсэн чансан хоньны одоо сайхан хаа байж. Тэгээд за төрсөн өдрийн мэддэг чинь. За. Тэгээ анх удаа бялуу биш. Чансан хоньны хаа идэж одоо
төрсөд рүү тэмдэглэж ялла шүү. Гоё. Фүү миний бүр ой тоноос гардгүй. Би өөрөө нэг бялон тийм сайн биш. Бялон малуу барихаар яг баярлана л да сэтгэлийн хүлээж авна. А гэхдээ нөгөө нэг тэр ингээд чанцсан те. Аавын надад анх удаа анх удаа юм биш шүү. Тэр нь гоё. Анх удаа надад барьсан бэлгэн тэр байсан шүү. Сюрприз байлаа шүү. Гоё юм те. Амар юм шүү. Би санчлаа. За сонсноо. Мэдээж нөгөө төрсөн өдөр болгон гоё гэсэн. Яг харахгүй төрсөн өдөр болгон гоё. Тэгээд яг миний бүр ингээд бас мартдаггүй баярын мэдчилгээтэй төрсөн өдрийн баярыг би хуваалцъя гэж бодлоо. Тэгээ. Манай хүү 6 настай яг сургуульд ороод бичиж сурсан үед гэсэн үг байхгүй юу? За. Надад төрсөн өдрийн мэдчилгээ манай хүү өгчээсэн. Тэгээд тэр нь болохоор өөрийнх нь төрсөн өдрөөр бас өгөөд надад бас миний төрсөн өдрөөс баярын мэд хүргэжсэн байхгүй. Миний ээж усанд баярлаа гэж хэлсэн. Оо. Өөрийнх нь төрсөн өдрөөрөө болохоор намайг төрүүлсэнд баярлаа гэж хэлжсэн. Тэгээд тэр нь надад бүр ингээд маш гоё санагдчихсэн. Шодоо үсттэй. Тийм, том хүү маань тэгжсэн гэсэн. Одоо багууд нь тийм байхгүй л дээ. Тэр мэдчилгээг би анх удаа сонссон. Маш олон хүмүүсээс мэдчилгээ сонсож байгаа мэдээж ааваасаа, ээжээсээ, ахаасаа, эгчээсээ, найзлуусаа сонсож байгаа. Гэтэ хүүхдээсээ сонсно гэдэг мэдрэмж бүр миний ээж болсонд баярлаа гэж хэлхийг нь сонсохоор маш гоё байсан. Тэр мэдчилгээ ер нь хизээж гоё юм тий. Гоё юм байна. Наач бодлоо гоё. Тэр мэдчилгээг ер нь мартахгүй байх. Зарим хүмүүс бол яг нэрнгээсээ хин нэгний төрсөн өдрийг ээжтэй нь холбоод бас яг ингээд баярлуулдаг. Тэр энэ гоё л юм байна. Тийм. Хүмүүс яг тэгж мэдэрдэг юм байна. Мэдмээр юм байна. Өөрөөр нь төрсөн өдөр ээж дээр осчтой юм бэл хүмүүс. Тэгдэг. Би бол ээжтэйгээ угаасаа хамтаа байна. Өнөөдөр манай хадам аавын төрсөн өдөр. Жинкнээсээ. Баасоо. Тэгжсэн. Оо. 11 гээд. 4 сарын 10. 10 тийм үү? 10 тийм 11. 4 сард гэжсэн юм байна. За. Хэлжсэн юм байна те. Хэлжсэн юм байна. Та хоёр нь хаас агуул юм ярьж авах юм даа. Тэ нээлттэй нийгэмд амьд. Шилэн дансны хуулиараа тий. Шилэн дансны хуулиараа. Тийм. Би бүр тэскүүнээ найруулагч тор түр гаргаж явах уу? Өчиг шүүрээд идээд байгаа юм уу? Идээд шүү. Минийх юм чи ямар Чи алийг авах вэ? За чи сонгоч. Би угаасаа бүгдийг авах. Үгүй идхийн алийг идэх. Би тэр борын идэх шүү. За. Тийм манай нөгөө нэг аавын яг нэрнгэсээ төрсөн өдөр өнөө сахан гэрт нь очиод баярыг нь тэмдэглэндээ манай аав их онцлог хүн шүү дээ. За. Манай аав бол ер нь түмэн мэдэндээ эргэн тойрны хүн амтан бол бүгд мэдэндээ. За. Ерөөсөө одоо манай аавгүй юм гэж юу байхгүй. Хамаг л одоо чухал хийх ёстой тэр бүх зүйлүүд дээрээс бүгд ирж одоо ааваас асуудаг энийг яаж хийх үү тэрийг яаж хийх үү гэдэг ч юм уу. Гэтэ би нөгөө дээр нэг ярьжсэн эрэгтэй хүн байж бас нөгөө нэг юм ойдлын юмн дээр маш их авьяастай. Бас янз бүр юмныг учрыг олох дээр ингээд юм Монгол нэг ухаан гэж нэг өгдөн шүү дээ. Надад тэр Монгол ухаан байдаг байхгүй юу? Би тийм ухаангүй гэ. Нэг өдөр манай ингээд саяхан шүү дээ. Манай нэг гараж ингээд ажиллаа. Ингээд нөгөө нэг чахраа дуурайд тахгүй юу? Тэгээд тэр нэг талуугаа ингээд нэг шахагдцсан. Тэгэл ингээд нөгөө гулсаал орох болгонд ингээд чахаж дуурайд тахгүй юу? Тэгэхээр зэрэг тэрийг би засах гад аптерк болоо бөөн багж хэрэгсэл болж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр аав маад ирсэн чинь засчдгийн тэрийг зүгээр нэг хэдхэн секундын дотор гарынхаа үзүүрээр ямар ч багж байхгүй зүгээр л нөгөө байсан юмыг маань ингээл татсан гэж нөгөөдгөө хүн гэд хөдлөөл тэгэл нөгөө нэг чахраад хавирхаа болчихж байгаа байхгүй. Миний толгойн тим юм байхгүй. Би нөгөө заавал ингээд аптерк хийгээд ингээд гүжсэн байхгүй гэсэн чинь болохгүй байсан юм угаасаа. Заавал тэр аптерк зүгээр л гараа хийгээл ингээл татчих болцоо. Заавран дээр угаасаа гараа хийгээд энэ зүгээр юу ч биш зэ. Тэгвэл манай бол үнэхээр одоо ийм би бол ингээ хардаг байхгүй юм онцгой. Их хөдөлмөрч тий. Тэгээ хоол бас ингээд супер гоё хийдэг. Машин задлаад үздэг байх юм даа бас тий. Үгүй хараа машиныг хизээ авсан байсан хамаагүй хамгийн одоо шинээр нь л байлгаж идэг. Тийг наад хүмүүс шарын тэгдий. Би бол яг зориулт дээр нь хэвшгэлдэг машин. Арай эсрэгээр унах гэдэг. Яг унах гэж ерөөсөө цэвэрлэх гэж би энэ машин аваагүй. Үнэ банк хэлт юм уу? Ийштэйс явахдаа ингээд аавд ингээд машин дэс ингээд хаяа үлдээчингүүд эрэнгүүд зэлцгаатай. За энэ айгуугаа цэвэрхэн болцсон байна да. Амар цэвэрчтэй. Ингээд нэг жоохон ингээд нэг юм халзан байхгүй юу? Нэг жоохон ингээд өсөө ингээд урангуут л өөрт нь юм сексэц юм шиг санагдав. Бүр ингэ болгоо байгаад дэрсэн юм шиг байлээ. Тэр ингэ нөгөөдх бүр ингэ л ингэж тэмтэрж байгаа л хусаал. Тэгээ нөгөөд нь гэл таагаал бүрээсээ бүр ингэ айхтар юм болон заяа. Тэгээд тэгээ өөрөө бас ингэ цагаан хүн. Ингэ бүр ингэ
нарны гэрэл ойвол бас алхнаа бас тий. Бас л зүүн сонсогдож шүү. Гэхдээ бас донжтой ах байна. Хэдээд ингэсэн чинь хүмүүсийн нөгөө хайрыг хүлээсэн татсан хүн гэдэг чинь өөр юм байл л да. Одоо яг тэр нь юундэ хагддаг вэ гэхэд нэг өвдөхгүй юу? Өвдөд нэг хагалгаанд орохгүй юу? Тэгсэн чинь ерөнхийдөө маш их хүмүүс одоо аав руу одоо ингээд хандаж бие насууж санаа тавьж хагалгаанд орсон багт нөх хүмүүс цуглаж байгаа байдал амар өөр юм бэл шүү. Тийш дээ. Хүний төлөө хүн гэдэг чинь яг хүн гэдэг юм агуулга гарч ирдэг юм шиг үл. Тэгэхээр манай аав бол яг хүний төлөө одоо ингээд байдаг болохоор тэр олон хүмүүс маа болдох гэл ингээл те. Ингээл хүмүүс ингээл яасан ийсэн гэл нэг тэгдэм шиг л. Тэгээд нөгөө нэг ингээ яриад л зөндөө юм. Тэгээ яг өнөөдөр жинкнээсээ төрсөн өдөр бол магад чинийх бол хиймэл ч дээ. Хиймэлч. Биш урдчилсан. Бурууг сонгочлаа. Би яг урдчилсан гэдгийг олохгүйгээс. Энэ одоо ингээ төрсөн өдрийн битүүн бол. Манай аав чинь бол шиний нэг юм байна. Тий. Аав чинь. Тэгээд аавдаа тэгээд төрсөн өдрийн мэндийг гүр хүүхдүүдээс нь хүргье. Та минь урт насалж эрүүлэнх байж удаан жаргаарай гэж чин сэтгэлээсээ хүсээрээ. Төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргэе. Би нэг ганц удаа нэг юм жаргаарай. Тий. Баярлалаа. Одоо нөгөө би нөгөө баг анх удаа энэ хувийн одоо мэдээлэл задлаа. Хувийн гинэ. Юу юм бэ? Ирэх ашгаа. Юу гэдэг лээ давуулан ирэхвэл юу гэлээ? Давуу ирэхээ ашиглалаа шүү. Намайг байхгүй бол та нарын нэрээс нэр тарих бол хаалттай. Малархан. Хүн чинь гэхдээ чамааг хэлүүлэх гэж ингэдэж шүү дээ. Манай ядам сүрэн туяа ингэж штэ. Би ч гэсэн төрсөн өдрийн тоортоо 930 дээр алсаас үлээсэн байдаг шүү гинэ. Өнгөрсөн жил бид нар тэгж үлээлгэсэн. Ямар алсаас үлээх гоё юм те. Тэгээ биологийн энэ чинь авчираад үлээлгэнгүүтээ бид нар чих. Орш. Бас байд болох юм байна штэ. За доошлоо тэгвэл комментуудыг хүргэе. Мөнхөө маань ажлын хамт олон маань гой зүйлс өгсөн шүү дээ гэсэн байна. За тэгээ сая аав нарын талаар бас хальт ярьлаа. Хам одон чимэг маань өглөөний мэд гэсэн байна. Манай аав ан хийдэг хүн байсан. Төрсөн өдрөөрөө зэрлэг гахаа махаар хийсэн цөмөн идэж байсан. Тэр мэдрэмж хизээж мартагддаггүй маа. Өвөл төрсөн байх нэ гэсэн байна. Энэ бол онцгой юм биш үү? Онцгой юм аа. Биш би аавтай хэлмээр хэрэг сонсож байгаа бол та нэг амман хөөцөлдөөч ээ. Гахаа махаа унгад сураач ээ. Тэр махтай хоол ямар байсан бэ? Одоо амтын нэг төсөөлүүлээд бичээсэй. Тэр давтагдахгүй л да. Давтагдахгүй ах тий. За там одон чи маань төрсөн өдрийн мэнд хүрсэн байна. Баярлалаа. Хөтлөгч заяа да төрсөн өдрийн мэнд хүргийгээд нэг бялуу, нэг үлээж байгаа дүрс, нэг дүрхтэй нүд. Бүтэн ш. Хөөхөн хөтлөгч заяа да гэж юм байна. Тийм байна. Хүүхэд байхад аав ээж төрсөн өдрөөр минь нэг өдрийн хаан шиг хатан шиг байлгадаг байж үлээ гэсэн байна. Тэг ин шаадуулчаа. За өрсөн хүмүүс нь орж ирж байгаа юм байна. Манай найзууд саяны төрсөн өдрөөр гой бэлэг явуулсан гэсэн байна минад. Минагийн төрсөн өдөр даагаад гэсэн шүү дээ. Супер бэлгүүд явуулсан байлаа шүү дээ. Монголоос гэсэн шиг те. Нэг юм Монгол бүтээгдэхүүнүүд байгаа юм чи. Бас нэг юм хүний нутагт байгаа хүн гэхдээ ингэдэм билээ вэ. Эднэрийн гэрт нь очиод хөргөчийн онгоолгод манай гэртээ үдгээс илүү Монгол бүтээгдэхүүн байгаа юм чи. Борц тэр нэг арц тэр гэдэг. Манад үйдгүй шүү. Танад дандаа солонгос юмнууд. Манад одоо бараг солонгос Америк юмнууд очиж. Тэдний дандаа Монгол юмнууд байгаа юм чи. Би гайхаа шок. Одоо минагинд яг тийм байна. Нэр яг л бодиттой л тий. Ерөөсөө яг бодиттой адил тэр юм байна. Бид солонгосын юмыг аммаар байна. Солонгостой хүмүүс Монгол юмыг аммаар. Ерөөсөө л манайхан Монголоос бүтээгдэхүүн гаргавал ерөөсөө гадагшаал явуулж байна. Бас нэр нэг сони юм сонслоо. Нөгөө урд байгаа өвөр Монголын ч юм уу, хөх хотын ч юм уу, ер нь бол хятад иргэншилтэй хүмүүс Монгол руу маш их хүүхдээ сургуульд оруулах юм бүр асар том урсгал олж байгаа байхгүй. Эсвэргээрээ монголчууд бас хүүхдүүдээ ирээнд ч юм уу, хөх хотод ч юм уу сурахаар богоноор нь хүүхдүүд ингэж тэтгэлэг байгаа юм байна. Тэтгэлэг байгаа. Тэгэхээр нэгдүгээр төлбөрийн асуудал гайгүй. Хоёрдугаарт бас жоохон монголчууд жоохон нөгөө нэг хятадын ирээдүйн эдийн засгийн хөгжил ч юм уу янз янз юм нэг бодоо ер нь жоохон хятад хэл гэдэг талаасаа сонирхолтой байж магадгүй. Нэг тиймэрхүү зүйл болоод байгаа юм л шүү дээ. За энэ чи хараа сүйдээс одоогч маань өглөөний мэндэ гэд нарны зураг явуулаад хөөхөн заяада төрсөн өдрийн мэнд хүргье гэд 3 удаа гэсэн биш үү? Хөш хоёроо харж гинөө. Юу? Хоёр байхгүй бол энэ өглөөний шоу чи хөөхөн гэдэг тодтгол байхгүй болчихно. Тийм үү? Би байхгүй болно шүү дээ. Би энийг хоёр өөр юм гэж бодоод байгаа ш. Хөөхөн заяа гэдэг хоёр
Зөвхөн та хоёр ах юм бол айгүй гонгийн өглөө болно. Бас тийм те. За Би бас тийм ээ. ээж бас ингээ гэгээтэй байгаа Тийм шүү ээ хоёроо. гэж хэлчих зүгээр дугаа. тийм ээ. Тийм. Тийм Мэ тий. Тийм ээ. Тийм ээ. Тим шүү. Үнэн. Тийм ээ. Тийм. Үнэн хэлж ин чи. За одоо меншн давалгааг би дөнгөж сая найруулагч руугаа явуулсан байгаа шүү. Өнөөдөр меншн хийсэн хүмүүсийн Дуслаа. давалгааг нь явуулсан. Хаалаа. Хаацсан. Ингээ хааж байгаа гэсэн үг. Тэгнь. Одоо харин зүрхэн давалгаагаа явуулъя. Тэгээд бүгд дараагийн цаг руу орё те. Бэлэг ажиллагаа руугаа оръё. За одоо тэгээ. шалгаруулалтаа эхлэе. Бэлэг ажиллагаа. Ер нь өнөөдөр бэлгээр болсон өдөр байна. Бэлгээр булаад маргааш шиг ингээл бүр илүү сайхан болгоод, илүү гоё болгоод, маргааш илүү гоё ирш хүчтэй болоод амралтын өдрийг өчтөр асууж ирсэн шүү дээ. Амралтын өдөр яагаад хурдан өнгөрдөм болоо гэжсэн те. Нөгөө дуртай өдрөлүгөө л хэдүүлээ шилжих гэдэг шүү дээ. Хурдан өнгөрдөг өдөр. Хурдан өнгөрлөгөө шилжих гэдэг. Хурдан өдөрдөг өнгөрлөгөө шилжих гэдэг шүү бид нар. За одоо хавста зүрхээ явуулцгаая, зүрхээр давалгаа үсгэж. Окей. Зүрхээ асаацгаая. 1 2 3 Бам бам. зүрх асаа. Асаалтаа хочи. асаалтаа. Зүрхээр пологтий. Зүрхийг асгий. Зүрхээр хордлогонд орё ямар амар юм бэ те. Зүрхээр хордлонд орё. Зүрхний хордлогонд орё ямар амар. Зүрхий. 10 секунд маань яваад дуусна уу? Явчих шиг бодлоо. Явчлаа. Дуусна уу? За тэгвэл эхний булны арай дуусаагүй байгаа юм чинь лам одон чимгийн мэдчлэгийг бас хүргэж За бас тэгье. Хайртай охиндоо төрсөн өдрийн мэнд хүргье. Чим нь мундаг шүү. Ээж нь хайртай шүү охиндоо гэд мэдчлэгээ төвшүүлсэн. Бас Охиныхын төрсөн өдөр болж байгаа юм байна. Аха. Танаа ээж биш юм уу? Биш ээ лам. Гэхдээ яг танаа ээж биш Яг энэ болон хаагаас өмнө би ингэж бодоод байгаа байхгүй. Яг нэг онцгой содон солон энэ ийм төрсөн өдөртөд учирж исэн хүн ер нь надаас өөр байхгүй дээ гэж бодсон. Аман захтанж байгаа нэг хүнийг яг залхачаасаа гэж бодоод байгаа байхгүй. Харин тийм. 1146 104 5 дугаар нээлттэй байгаа. Та бид нартай холбогдоод онцгой төрсөн өдрийнхээ талаар бас бид нартай хуваалцаж ирж хүсэж байна. Харин тэгж байна. Тэгэнгүүт би нөгөө нэг юу ялаа л да. Охинд нь зориулсан шүлэг уншаад өгчий. За тэр хоорондоо. Тэр хараа. Оо за тийм Давхар мэдчилгээтэй байгаад штэ. чи манай аавд ягаад за. Тэр чинь өөрөө дуусгацсан байхгүй шууд. Тэр чинь би орж ирч чадахгүй байсан шүү. Тэгээ хамгийн сүүлд нь их явж мөх жаргаарай гэж оруулж ирж байгаа нь тэр байхгүй. Оо яа. За би охинд нь зориулаа шүлэг уншаад өгье. Ээж нь яг ингэж бодож байгаа ах гэж Лам бодож. одон чимиг сонсогчийн маань хайрт охин Нэрийн бичээгүй байна л да. За нэрийн бичээгүй байгаа учраас би зүгээр охинд нь зориулаад уншаад өгчихъё. тий. Хүү орчлонгийн чимэг болсон охин үрмэн хүний амьдралын илч болсон нархан минь надаас урагсан нандин хилхээ минь нартыг үргэлжлүүлэх бурхан заяа минь чинийхээ ирсэн өдөр би ингэртэй нар твэрсэн чамтайгаа уулзсан тэр өдөр нулимс ойрхон урссан цаанаал нэг ялдам уйхан дуу хадаан төрөхөд цацрах гэрэл мэд хайр биеэр дүүрэн гэрэлсэн чинийхээ ирсэн өдөр ээжийг нь тавилан дүүрсэн чамтайгаа уулзсан тэр нэгэн өдөр жаргалын хаалга нэгцэн ээж гэж дуудах эрхэм алдрыг өгсөн хайртай охин чамдаа баярлалаа. Ээж нь чамдаа хязгааргүй их хайртай шүү. Төрсөн өдрийн гал халуун баярын мэнд дэвшүүлье. Вау. Ямар гоё юм бэ тий. Гой. Чамайг ирсэн өдөр ээжийнх нь тавилан дүүрсэн гэдэг чинь Ээ. ямар бүтэн юм бүрэн юм бэлхам мэдрэмж төрүүлж байна. Кэнэр. Гоё гац. Гой бичих юм аа. Гойж унших юм. Гоё те. Гойж унших юм. Гойж сонсох юм би бас. Хоёр энэ талаар Гой сонсох юм. Зарим нэг хүмүүс төрсөн өдрийгээ нэг тоодгүй штэ. Зүгээр л ингээл өнгөрдөг те. Гэтэ яг амар лаг юм тэмдэглэхтэй биш. Миний бодлоор бол ямар нэгэн байдлаар энэ төрсөн өдрийгээ бас гоё яг ингээл Утга учиртай байж. нэг юм яг нэг юм онцгой болох гэж ер нь тэмдэглэж ивэл их зүгээр ганцаараа байсан ч гэсэн Choco Point дээр нэг лаа асаагаад өөртөө үлээж исэн дээр гэж боддог байхгүй зүгээр тоохгүй зүгээр ингээ юу ч болоогүй юм шиг өнгөрч явахаар. Тэ? Энэ орчлонд ирсэндээ талархаад өдийг Зарим нэг хүмүүс хийж байгаадаа баярлаад. Би ерөөсө төрсөн өдрөө тэмдэглэдэггүй штэ, нэх яадгүй штэ гэж нэг тоодгүй орхидог. Бас нэг тийм хүмүүс байдаг штэ. Тэгсээр хагаад эргэн тойрныгоо тийм болгоцсон бас. Тэ. Өөрийг нэг тоохоо ойлцсон. Та хоёроо. Би тийм биш шүү. Тий. Тэгэхээр тэр бас айгу надад бас чухал санагдаад идэг. Хүний амьдрал ингээл нэг л хэвийн байхаас сэргийлж байгаа бас нэг дархлаа юм болов. Энэ бас сэтгэл зүйн бас талаасаа ч гэсэн дархлаа үүсгэж юм болов. Нэг өдрийг онцгой байна гэдэг чинь хүн гэдэг нэг юм сэргэлтэй. Одоо чи чинь хэлээд байгаа шүү дээ. Би маргааш шин дахин төрж штэ гэх нэг юм яриад штэ. Цаа шинэ хүн болно. Битэл тэгж үзээрэй. Шинэ хүн
ирэн шүү даваа гарах манайхаа. Дахиад нэг заяаг хүлээж авах гэсэн. Тэгэхээр бүх сонсогчдоо, бүх үзэгчдтэй та бүхэн одоо хорвоо дэлхийгээс тэ энэ орчлонд одоо төрсөн гэдэг чинь учиртай. Тэ та бол одоо зүүнний үзүүр дээр тогтох будаа адил та бол зүгээр нэг хин нэгэн биш, маш онцгой цор ганц одоо тим одоо хүн учраас тэ тэр өдрийг бас онцгойлох нь аюул чухал шүү. Тэгээ та бол үнцэнтэй л гэж би одоо хэлэх гээд байна л да. Гэхдээ одоо би тэрийг ч сануулдаг, жил болгон сануулдаг энэ зүйл нь төрс өдөр. Гэхдээ угаасаа тийм. Одоо хараа бусад баярыг бид нэр одоо бусад хүмүүс ингээд нийтээрээ тэмдэглэдэг баярууд биш. Тэгэхээр төрсөн өдөр бол зөвхөн таних л байхгүй. Тэгэхээр их гоё. Яг энийг гоё ингэж заяа шиг ингэж гоё сүржигнүүлмээр байгаа байхгүй. Тийм. Би албаар тэгдэг. Гэтэ би ингэдэг хаамаар шүү дээ. Сүүлийн яг нэг 2 жил л ингэж байгаа юм да тий. 5 жил яг ингэж ярьж байгаа. Ерөнхийдөө миний төрсөн өдөр болох гэж байна ингээл ингэдэг. Тэрнээс ш яг түрүүний хэлсэнчлэн ингэж чимээгүй л байдаг. Чи игэл иргэн бол тий. Би яг ийм би төрсөн өдрөө тэмдэглэдэггүй гэдэг төрлийн хүн байхгүй юу? Тийм байсан. Одоо болохоор нэхэд тэмдэглэдэг. Заяа чи нэг энгийн хүн шиг ч яхаа зүгээр одоо ч олон нийтийн хүн болчихсон. Тунхаглаад байгаа байхгүй тий. Тунхаглаад байгаа. Би тэрсэн шүү хүмүүс. Тийм би ирсэн шүү. Би энд байгаа шүү гэдгээ дахин тамгалаад байгаа гэсэн үг байхгүй. Хүн ер нь нөгөө өөрөө ямар нэгэн зүйлтэй тулаад ирэхлээр амьдралыг илүү сайхныг ямарваа нэгэн зүйлийг илүү амттайг утга учиртайг мэдэрдэг. Тэгэхээр би бас яг тийм юмтай тулж исэн учраас амьдрах ямар сайхан бэ гэдгийг мэдэрсэн байхгүй юу. Тийм учраас яг энэ төрсөн өдөр гэдэг бол хүнд ямар чухал вэ? Энэ хорвоо ертөнцийн яаж ирсэн бэ? Бид буцахтаа яаж харамсаж буцдаг вүлээ? Буцдаг болоо гэж бас бодогддог байхгүй юу? Тийм учраас байгаа үедээ дэндүү аз жаргалтай хор мөчийг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж чадах юм бол буцахтаа ч гэсэндээ харамсахгүй болоо гэж бодогддог. Тийм учраас өдөр бүрийг аз жаргалтай байлгаж өчигдрөөс илүү өнөөдрийг бүтээх гэж энэ өдөр бидэнд заяасанд баярлалаа гэж талархаж хүлээж авлаа. Тэгэхээр бүх сонсогчдоо таны төрсөн өдөр болж байна уу? Эсвэл болох гэж байна уу? Эсвэл хараахан болоогүй хэдэн сарын дараа байсан ч гэсэн нэг имийг яг өнөөдөр буюу 2026 оны 4-р сарын 10-ны Улаанбаатарын өглөө дээрээ хэдүүл оюухандаа зооё. Энэ үхрээ төрсөн өдрөө би тэмдэглэнэ гэж. Тэмдэглэж хөөхөн тэг хэмжээндээ тий. Одоо дараагийн булангаар бэлгийн азтан болчоод тэгээд би маргааш гэртээ хоол хүнтэй. Тэгээд энэ ч нэг гоё комент орж ирсэн байгаа байхгүй. Би энэ комментэн дээр жоохон хоёроос заяагаас ялангуяа асуучмаар байна. Мина. За өнөөдөр заяагийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гэхгүй юу гинэ. Утиг. Заяа чиний төрсөн өдрийг тэмдэглэмээр байгаа хүн байж болно шүү дээ. Тийм шүү дээ. Энэ чи ийм утга учиртай шүү Чи дээ. яаж тэмдэглэх одоо зааварчилгаа өргөч. За. Тийм ээ. Заяагийн төрсөн өдрийг тэмдэглэх нэг битүү шүү л уун. За тэгээ Дашка Junior маань өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа бүх сонсогчдод төрсөн өдрийн баярын мэнд хүргье гэсэн байна. Тэгээ дээрэс нь миний төрсөн өдрийг тэмдэглэж байгаа хүмүүс уулзах газраа ус хайцгааж байна. Тийм. Хаана уулзах вэ? Монголчууд ингээд нэг юм хэлэхээр зүгээр шаа нөр тэмээ гэхээр ямаа гэд байж болно шүү дээ. Юу гэж юм бэ? Далимдуулаад энэ чи гарч орох гэж байна. Энэ далим юу биш шүү. Далим биш шүү. Жүүн даагээд гинэ хам тэмдэглэн гинэ. Одоо ингээд нэг хүн хэлсэн шаа танихгүй одоо ихнэртэй очиод биш би өнөөдөр төрсөн өдөртөө. Юу гэсэн маа нөгөө нэг сонсдог. Тэгээ юуны манаа нөгөө юу гэх зөвлөгч гэх юм уу юу гэх. За юу амьдралын коуч. Заяагийн төрсөн өдөр ямар заяа? Чи мэдгүй. Ер нь бол аюу чухал үнэ төрсөн өдөр болох гэж байгаа юм. Тэрээсээ виз аваад яг үнэхдээ чиний төрсөн өдөр дээр очихгүйгээр өөр юм хийгээд. Гэтэ хизээч тэхгүй манайхан. Манайхан ерөөсөө тэхгүй. Манайхан өөр. Манайхан шал өөр хүмүүс. Тийм хүнийг Улаанбаатарын өглөө тийм хүн сонсдоггүй. Тийм Улаанбаатарын өглөө тийм хүн ерөөсөө сонсдоггүй. Ингээд бидэнтэй хамтаа баярлалаа. Тун удахгүй бэлэг булангаараа эргээд уулзцгаая. Өнөөдөр төрсөн өдрийн баяран тохиож байгаа бүх төрсөн өдрийн баярын мэнд ингээд бэлэг хөтөлбөр бэлэг болон руугаа хамтдаа орцгоо өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа лам одон чимгийн гуайн охин манай аав тий манай богигийн аав за дээрэс нь нэмээд манай хөөхөн гэдэг байгаа шүү дээ хөөхөн заяагийн төрсөн өдрийг одоо ингээд баярын мэндийг өргөн дэвшүүлээ зөндөө олон болж байгаа тэгээ бүгдээрээс би одоо бодсон би их жилийн төрсөн өдрийг нэжгээр заавья тий та нар бол байхгүй л байна шүү дээ хизээ. Тэгвэл би гоё баяр болох гэдэг байхгүй. Бид юу болохоор харин хизээ. 1 сарын 4-нд идэг штэ минь. Яг шинэ жилээр ингээл тий. Та нар ингээ хухаарцсан. Хухаарцсан.
Ингээ сэгсрүүлсэн. шинэ жилээр үлдсэн юмараа яачдаг гаргалчдаг шүү дээ. Хугацаанд дууссан байсан жаа. За ингээд дараагийн бол руугаа шилжүүлээ. Ингээд тортыг хараа. Тортыг ярьсан чинь ингээд үлдсэн тортнуудыг эвлүүлгөө яг заяагийн тэр харсан бүхнээс ч гэсэн нэг гинтийн темууд гарч ирлээ шүү аа. Ирэх 7 хоногт одоо энэ харсан бүхнээс дахиад юу л гарч ирдэм бол доо. Удахгүй уулзцгаая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Бүгдээрээ одоо бэлгээ задлцгаая. хоньны хуухтай хорхыг хэдүүлээ үнэрлэхөө. За хоёлаа хорхыг хий зэ. За. Чулууга алаа. Чулуу. Сайн халаа тий. Сайн түлээгээ сайн. Түлээд сайн бүр удаатал. Наа чулууч юу шүү дээ. Юу вэ шүү? Жохон хэлбэр нэмий юу нэ? Хэлбэр нэмэх. Чи дахиад гол руу нэг жоохон за чулуугаа аваад ирээ тий. За сайхан угаа. Чи юу яаж гинөө нөгөө ногоогоо арилгаж гинөө. Ногоо цөөхөн. Ногоо. Чи хорхондоо гурил хийчихгүй юм уу? Гурил мөрл гойс ба. Гурил хийд юм уу? Мэдгүй юм. Би зүгээр нөгөө цөөнтэй андуурсан. За юу махаа ивдсэн те? Махаа ивдсэн. Тарган байна уу? Тарган ваа янз те. Яа за наа чи биш л те. Наа чи нөгөө нэг боодог. Тэгээд за Түмбүр шаваа бэлдсэн юм. Түмбүр шаваа бэлдсэн тий. Битүү чанагчдаа хийчээ тий. За одоо за махаа эхлээд ус идэвлөө. За хий. Ус идлээ. Маш жоохон ус шүү. Маш жоохон ус. За болж ийн одоо ус. Болж ийн наа чи болно. За одоо жоохон давс ихөө. Шууд жоохон давс. Баяр байж гараа чимээг нь гаргада. Чимээг нь гарга. Яа шууд ингээл түлэгдсэн үнэртэй л. Чулуугаа одоо халуун чулуу идэг. Саг. Яг юм чи байгаа. Цаана буцлаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө таглаад шүү дээ. Тагийн таглаа. За тагийн яаж таглах гинэ. Тэгээд яа хацгаа гэх нэг чулуугаа хийгээл те. Чулуугаа хийгээл одоо. Одоо ийш жоохон болон руу нь хий. Тий. Сайн болон руу нь хийгээрэй. Чулуугаа сайхан хүртэмж. За ингээ хорхог бол ийм юм маягаар болж байгаа. Ингээ Хэл ерөөсөө ийм л хорхог очих. Арай буцлаад байна уу? Би одоо хорхыг шарагдмаар байна тий. Хорхыг хизэж мартахгүй юм байна. За энэ тийм хорхог гэдэг нь таглж маглж байгаа нас За мөсөө одоо өстө жинхэнэ нөгөө нэг ханцуугаа бол юугаа мушгаад гэдэг шиг үл юу лээ хормоогоо мушгад гэдэг лөө. Захаа маш гэж. Захаа. Юу хормоо? Юу яриад байгаа? Хормоо яатсан. Хормоо битээ. Түрүүгээ нуглаад. Тий. Одоо мушгих юм байдгийн бол мушгаад тий. Тэгээ бүгдийг мушгий. Мушгаад. За тэгээд одоо бид нар яг гэж ийнэ гэхээр зэрэг Улаанбаатарын өглөөгийн 7 хоног болгоны төгсгөлд сонгон эсэнгүү гинэ. Сонгон хийсэнгүй юу? Хийсэнгүй. За сонгон хийвч тий. Сонгон марсан биш. Үс над давсцаар баг юм шүү. Нэмэд хийгдэг. Үс одоо ингэ ногоогоо хийх юм аа болоогүй төгсгөл хийгдэг. Ингээ нөгөө нэг яг таглчаад онгоолгоод хийдэн штэ. Тэр нь шив юм. Одоо ингэ дээр нь байцаа авчиж. Байцаа хийж жоохон ялцаахад санагдаад. Тийм үү. Болчихгүй. Болчих. Ногоо хийгээд таглий. Одоо болж байна. Гал дээр ногоон сонгон мөнгө харин бэлэн байж байгаа. За хитэн цагт гал дээр тавих үлээ. Нэг удахгүй дээ. Үнрийг. Сан. Шарсан махны үнэр гэдэг чинь ийм сайхан шүү. Хоёрт бол янз л үнэртэж байгаа ах тий. Наа чулуу нь илүү гарчлаа. Яах вэ наа чулуу. Чулууг нийтчихв. Та чулуу идэх гэхдээ сонсъё. Чулуу идэхээр яаж сонсогдчих вэ? Чулуу идчихв жанжаа. Ингэж чаддаг. За. Үндрч наа манай мино нэг солонгос байгаа. Би миног жоох нилийн зовх юм болов гэж бодсон чинь цаа чинь бүр ингэж байна. Айгу аав шүү. Та хоёр нэг хот хорхог хийгээд байна гинэ. За яаж ягаан төрөөгүй хүний төрсөд гинэ. Аян төрсөдрийн хорхог биш шүү. Энэ бол бэлэгний хорхог юм баа минь. Бэлэгний хорхог ярьж штэ тий. За одоо ингээ тайлбарыг нь танилцуулаад өгье. Удаа сонсож байгаа ч байж болно. Мэдээж олон удаа бидэнтэй өглөө бүрийг хамтдаа сонсож байгаа ч гэсэндэ дахин танд өглөөний мэндийг дэвшүүлье.
Бид даваагаас баасан гараг бүр 7 цаг 15 минутаас 8 цаг 45 минутын хооронд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг танд хүргэж байгаа. 5 өдөр 10 өөр булангаар бид тантай мэдчилж байгаа. Мэдээж эдгээр булангуудтай хамтдаа байж өглөөг хамтдаа эхлүүлж байгаа танд баярлалаа гэд бидний зүгээс бяцхан бэлгийг бэлтгэе. Тэр бэлэг зөвхөн тань зориулж болно. Таныг хостогоо өнгөрүүлэх мөчөд зориулж болно. Бүр гэр бүлээрээ халуун дулаавар амьсгал бүрдүүлэх амралтын өдөртөд зориулсан бэлгүүдийг бид бэлдэж байгаа. Энэ 7 хоногийн бэлэг гэх юм бол түрүү манай хоёрыг хийсэнчлэн хорхогийг бид бэлдсэн байгаа. Хуйхтай хорхог гэсэн тий. Тэгээд маргааш таны гэрт хүргэдэн хэрвээ та ойрын үед хорхог идсэн бол өөр хоол авч өөр хоол ч гэсэндээ авч болно шүү. Тэрийг бид таны гэрлөө явуулнаа гэсэн. За ингээд дөрмийг танилцуулахад түрүүн нэвтрүүлэг эхлэхэд бид хэлжсэн меншн давалгаа явдаг. Меншн давалгаанаас өдөрт нэг хүнийг за тэгээд цаашлаад зүрх дарж байгаа буюу бидэндээ хамтдаа байгаад реакшнаа үзүүлж байгаа бүх реакшн дундаас нэг хүнийг гэснээр өдөрт ердөө 2 хүнийг сонгож байгаа. За энэ маань үргэлжлснээр даваа мегмар лаваг бүрөө баасан гэд 5 өдөр үргэлжлээд өдөрт 2 буюу нийтдээ 10 хүн дундаас хүрд эргүүлэн нэг хүн гарч ирнэ. Энэ хүн маань бидний бэлдсэн бэлгийн эзэн болох боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид яг одоо бэлэг булангаа эхлүүлсэн байна. Бэлэг булангаар өнөөдрийн энэ 7 хоногийн бэлэгний эзэн хэн болох нь тодорхой болно. Энэ нэг зүйл маш тодорхой байгаа. Юу вэ гэхээр меншн хийсэн зүрх дарсан хүмүүсээс бид шалгаруулж байгаа. Бас энэ дотор ажиллаж байгаа хүмүүс ч гэсэндээ оролцож байгаа гэдгийг та бүхэндээ эртхэн хэлчихье. Би оролцож байгаа. Тэгэхгүй бол намаа гараад ирэх юм бол хил ам гарах гэдэг. Гарах үедээ тий. Гарах үедээ гэснээс урьдчилан сэргийлж энэхүү бас хандлагыг та бүхэндээ дахин хэлчихье. Гэхдээ амархан шүү дээ. Тэр чи гараад ирвэл бид нар шууд чиний төрсөн өдрийн бэлэг байсан юм аа гэж явчихчих. Тэгэл явчих юм тий. Амархан шүү. За ингээд найруулагч маань бүх меншнийг бэлдэж байна. Бүх за зүрхийг бэлдэж байна. Комментуудыг харж байгаарай. Манай хоёроо. За тэгж байна. Комментуудыг харж байгаа. Комментууд бол ирсэн байгаа коммент хоорондоо яриад байна. Коммент хоорондоо яриад. Тий нөгөө коммент хар гэхээр над руу хараад ах юм. Би чамаа коммент гэж бодоод. Би энэ комментоор түрүү хараад ах юм. заяагийн мөрдөн байцаалчиг ингээд би толгоогоо ажилуулад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь лам одон чимэг Жун даги Мина эдэр ер нь ойрхон байдаг хүмүүс байна. За. Тий, гэр орондоо ч ойрхон байдаг хүмүүс байх шүү. Гэр орондоо юу? Тий, хамт байдаг хүмүүс ч юм шиг байж магадгүй. 3 өрөө байрны нэг өрөөнд дээ. Тийм байдаг байх магадгүй. Их өндөр бай. Тий. Хоорондоо амьдралынхаа асуудлыг ярьж шүү. Та нойлын цаас аваад ирээч гэж ах шиг тий. Гэр орондоо яриач ичээч. Нөгөө ингэдэг штеп. Эхнэр нөхөр хоёр фэйсбүүкээр хоорондоо мэдчлээ төвшүүлэхээр ёо та нар одоо гэртээ мэдчлээ живчээгээ төвшүүлчих болдгоо мó гэдэг шиг юм болох гээд штеп. Ингэдэг гэсэн шүү дээ. Нөгөө нэг найз залуу ингээд хамт байдаг хүн нэгээ те нөхөр ч юм уу эсвэл ингээд блоклцсон гинэ хамгийн дээр нь. Тэгэхээр кино үздэг сайтанд нь өөрийнхөө одоо уучлалт гуйж байгаагаа ингээд кино шиг болгоод оруулсан байсан гэсэн. Тэгээ нөхөрлөгөө ерөөсө тэгж хандаж болдог гэдэг шиг л байхгүй юу? За бэлэн болсон байна. Найруулагч бэлэн болсон гэсэн тохио өглөө бид даваа гаргийн хамгийн ихэнд буюу 51 реакшн дундаас нэг хүнийг сонгох гэж шүү. Би нэг комментиг онцлоод уншаад тэгээд шууд сонгоё тхөө. За. Нойко дарсүр ингэж байна. Төрөнөөс хойш байхгүй байж үжсэн одоо ороод ирж байгаа. За. Яагаад гэсэн чи өөрөө ингэж байна. Манай дөрөв өглөөний миндээ нэхэл хатуутай бэлгээ авах гээд ороод ирлээ. Ийм штэ. Эхний хэсэг нь бүр гоё юм байсан байхгүй. Зөв. Эхний хэсгээ гүйлгэж жагаад ингээд тэгээд тэр хэсэг дээрээ үгчээс өгөөрэй. Миний бүр үхлээд. Хөөе ацтанга тодруулаач бид нарын гэр орон яах вэ? За найруулагч явъя. 51 реакшн дундаас бид яг одоо хүрд эргүүлэхэд бэлэн болсон байна. Танд ч гэсэндээ шууд харагдаж байгаа гэдэгт итгэлтэй. Ихт харж тааралдаггүй 3 юм шиг байна гинэ. За 3 2 1 Яа, даваа гаргийн 51 реакшн дундаас бид 51 реакшн явж гин. Даваа сүрэн баяр. За танд даваа сүрэн баяр байх шиг байна. Дахнаас биднийг сонсдог даваа сүрэн баяр маань тодорлоо. Даваа гаргийн реакшн дотроос. Тэглээ. Даваа гаргийн 91 коммент дунд. Дууг багсаа тий. Даваа гаргийн 91 коммент дунд за яг энэ та бүхэнд харагдаж байгаачлан энэ цөөхөн хүмүүс меншн давалгаанд оролцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр түрүүн дахин хэлээд байгаа тий. Меншн давалгаа цөөхөн хүнтэй учраас танд боломжийг арай илүү олгодгоо гэсэн байгаа. За ингээд энэ бол одоо даваа гаргийнх л явж байгаа тий. Даваа гаргийн меншн давалгаа явлаа 3 2 1. Явлаа. Юу. Их заяа явж л. Мөнхөө дээр зогслоо энэ ойлгомжтой. Мөнхөө. Баяр үргээ мөнхөө.
Мөхөө яалтчгүй бидэнтэй хамтдаа байгаа Байсан шүү. юм аа байсан. Байгаа. Би гэрчлэн. Гэрчилж байна. Тий. За, Мөнхөө би маха гэрчилж уугаарай. Мегмар гариг лөө шилжээ. За, тийм. Мегмар гариг маань 45 реакшн дундаас бид орж ирэх гэж байна. 45 реакшн. 1 2 46. За 1 2 46 3 reaction. Нэг нь би яахгүй юу? Тий. За сонгогдлоо. Эрка сонгогдсон байна. За уучлаарай манайхаа. Гэрэл. Тань баяр хүргэе. Нэгдүгээр үе давлаа. Нэгдүгээр үе давлаа. Хорхогд нэг аюу. Алхам ойртлоо. Алхам ойртлоо. За дараагийнх нь Үнэр үнэртэж эхэллээ. Мегмар гаригийн Улаанбаатарын өглөөдөр 148 комент ирсэн байгаа. 148 комментоос гэхдээ 1 2 3 4 5 6 7 8 9 хүн меншн хийсэн байна. Меншн давлгаанд оролцсон байна. 1 2-ын 3 Сүн. Улаандар зогс. Яндар. Би Яндаа. дээр нагаан биш. Тэр байгаа юм шүү дээ. Сэр. Энэ яг би авлаа шээ. Энэ яг. За Эрдэнэ даваа бүрээ буюу нэг хамааралтай хүн сонгогдсон. Энэ ястаа бааларлаа шээ. Эрка яаж энэ меншн дээр энэ яг юу мэдэрчээд байгаа. Энэ яг би ууд руугаа хорог аваа явлаа шээ. За ингээд даваа мегмар гаригээс тус бүр 2 хүн шалгараад нийтдээ 4 хүнийг нэгдүгээр үед шатыг давцсан байна. Одоо ингээд бид нэр 5 гаригийн меншн хийсэн хүмүүсээс тодруулах гэж байна. 5 гаригт нийтдээ 51 хүн реакшн. Меншн реакшн явна шүү дээ. 51 хүн реакшн дарсан байгаа. За үүнээс бид яг одоо сонголтыг хийх гэж байна. 1 2 3 Ёй. Эргээд 5 гаригийн 51 реакшн. Come on. Сууж шөөр. Come on. Гамбол. За баяр хүргэе. Энэ мега гамбол яг ийм Яндаа тий. соронцтой юм шиг байгаа. Тийм үү. Ийм нэг өөх магцах. Ингээд нөгөө мөнгө дуудна гэдэг шиг. Би 3 өдөг өрсөлдөд юм тий. Найдад шууд явъя. Комент нь 125. Баяр хүргэе мега. 125 комент дундаас бас ингээд цөөхөн меншн байна. Ингээд меншн давалгаа явлаа. Шар дээр зогсвол миний нэр 2 удаа орох нь шүү дээ тий. Тэгвэл дахиж хэлүүлье. Тэг нь 2 орно. Энэ шар хүрхгүй нэ. Агимаар Агима баточор. Манай агима яхахгүй байгаад байгаа. Яхахгүй байгаа шүү. За ингээд пүрүү гариг төв шилжтэй. Пүрүү гаригийн хувьд хэм болвол 39 хүн л меншн реакшн явсан биз дээ. 40 40 реакшн явсан юм тий. 40 реакшн дундаас бид яг одоо пүрүү гариг явуулах гэж 1 2 3 За энэ улаан дээр зогсно. Энэ миний нэр тэрэн дээр. Би ерөөсөө өөрийнх нь нэрийг олж харж чадахгүй байхгүй. Тэгвэл эсрэг талбай. Өнгөөс үсгэж гинсэн. Энэ даваас өрөн баяр болоо. Даваас баяр юм уу? 2 дахь орсон. 2 дахь орж ирж байна. 2 шанстай. За энэ бараг авсан баха. За одоо 154 комент дундаас эдгээр хүмүүс меншн давалгаанд оролцсон байна. Даваас өрөн баяр дахиад байсаар л байна. Тэгэхээр одоо яг нэг сүйд төгсгөлийн финалд 10 хүнээс шалгуулахыг 2 даваас өрөн баяр ингээд нэг олон дахин яасан учраас магадгүй ихсээд байгаа гэсэн үг шүү дээ. За 3 2 1 тэг явлаа. Пүрүү гаригийн меншн давалгаанд нэгдсэн хүмүүсээс бид нэгийг сонгох гэж байна. Эсрэг талбай гарч чадах юм аа. Эсрэг талбай гарч чадах юм. Жундаги энэ 7 хоногт маш идэвхтэй байгаа. Маш идэвхтэй байгаа. Тэр чинь болохоор Минагийн нөгөө өрөөний хүн байгаа шүү дээ. Минагийн меншнэр орж ирсэн баггүй. Яг энэ доор комментэн дээр Жундаги гэр орондоо яриач манайхаа ингэ шал нөгөө өөр юм ярьж хахад та өө шалгарчлаа. Даа одоо юуны нэгдүгээр үеийг давлаа. Хорхог ойрцсон. За дараагийнх нь буюу яг өнөөдрийнх баасан гариг руу би чилжиж байна. Баасан гариг яг одоогийн байдлаар 27 реакшн байна. 27 реакшн дондоо хамтдаа тодруулъя. 1 2-ын 3 явлаа. Явсаа. Инх цаа харж байна чи тэр өөрийгөө. Ногоон бай. Би ногоон бай. Арай хүрхэн байна. Хүрхөө. Баяр үргээ ихний шатаа амжилттай давлаа. За дараагийнх нь болохгүй ярэ. Меншн давалгаа орж ирж байгаа тийм үү? Тий. Одоо ингэ баасан гаргийн өнөөдрийн Мина оргилмаа 2 нэг юм дээр орсон байна найруулагч. Миний оргилмаа нэг л байхгүй да. Үгүй оргилмаа чинь доор нахгүй юу? Яхан бэ? Тусад нь орвол. Тусад нь гинэ нэг орвол. Тийм биз дээ. Тийм байна. Мина хамгийн дээр. Аха. Наад хоёр чинь тустай. Мина оргилмаа багт оргил эзтэй. Рефреш хийгэрээ. Тий оргилмаа бат оргил юм биш. Нөгөө хоёр салгацсан байгаа байхгүй юу? Яг зөв. За сүрхий. Би бас ингээ харж байна манайхаа энэ чинь. Яг одоогийн байдлаар ингээд дахин шинжлээд харахад 161 коммент байна. 161 коммент дундаас эдгээр хүмүүс меншн давалгаанд нэгдсэн байна. За би гарна энэ дээр. 1
2-ын Минагийн ямар том харагдаж байна тий. Харин тийм минийг эвгүй юм байлаа. Эвгүй харагдаж шүү. 1 2 3 За яваа. За өнөө сүүлих. За энэ сүүлийнх штэ. Энэ юудан даваа гарсан. Би Яа тэр хэлээгүй юу би өөрөө. Арайчтэй. Энэ байж боломгүй. За ёстой. Өсөж ширүүс юу яа. Энийг дахиад. Энэ хорхгүй болоод нөгөө нэг бичэн болгоё. Үрсэлтэ хараа. Та нар одоо тэр харж байна уу? Миний нэр 2 байгаа шүү энэ дээр. Тий. Миний нэр 2 Баяр. бай. Даваасрын баяр хоёр одоо Хүрвээ. ширүүн үрсэлтэн. Ой зэрэгээр дээлээр та юу гинэ? Энэ Даваасрын баярын 2 байгаа, миний 2 байгаа энэ дээр. Минийх нэг нь шар дээр байгаа юм байна, нэг нь зикгэр дээр Чинийх байгаа. аль аль өдрөөс шалгарч юу? Нэг нь 3 дахь өдрөөс, нэг нь саях 5 дахь өдрөөс. 5 өдрөөс Өнөөдрийнх шалгарсан. Оо! Ийм л Ядам байна. сүрэн туяа гэж байгаа шүү. Ядам сүрэн туяа гэж байгаа шүү. Байсан шүү, зөндөө байсан. Зөндөө байсан шүү. Та анзаарахгүй байгаахгүй Байсан, энэ байсан. олон дунд. Тэгэж яриуд би бүр сая баасан Түүж алга гэнэ. ядам сүрэн туяа гэж бүр бичсэн байгаа. Баасан гаргийг зүгээр хэрүүл оруулж бачаар харуулчих зүгээр баасан харуулчих. Тэр Тий. Нэмэшнийг энэ байхгүй нөө. нөгөө нэрсийг нь харуулчих тий. Хаана вэ? За хаана вэ? Баасан гарыг зүгээр баасан гарыг Амгс гэдэг баасныг Нэг харуулчих. л дагуулдаг Нэг хайгаа. дагуулж явж байгаа. хаана вэ? А ядам сүрэн Тэр туяа. биш юм уу? Тэр биш юм уу? Тэр биш юм уу? Ядам зүрэн туяагва. байна. Биш юм уу? Биш юм уу? Биш юм уу? Хэрэгтэй энэ бол- дуусна. Өөрөөр бичүүлмээр байгаа юм уу? Ер нь бол гол хэлэх гээд байгаа зүйл нь нөгөө алдагдах хин нэгэн хүн өөрийгөө яаж байхгүй болчихгүй тэгээ битээ санаа зовоорой. Бүгд байгаа Тий. шүү. Манайх KPMG гэдэг аудитинг компани Хяналтанд ор явдаг байгаа. хяналтын доор Яг тэгж байгаа. явагддаг Яг байгаа. тэгж байгаа. За одоо үлцэг хүмүүсийг дахин алдаршуулъя. Агима Баточор, Даваасүрэн баяр, Гэрлэ гэрэл, Жундаги, Даваасүрэн баяр 2 дахь, Мөнхө, Эрдэнэдава бүрвэ, Бэ баясгалан, Эрдэнэдава бүрвэ 2 дахь, Мега Гамболт гэсэн эдгээр хүмүүсийн дунд өнөөдрийн бэлгийн эзэн Экад талхнэ. биш шүү. За энэ хүмүүс за Хоёрын бэлгээ гурваа За эцгийнх нь явлаа. хамгийн шар цэнхэр сүүлийн шалгал цэнхэр финал явж байна. Финал та нар бүгд миний гэрч боллоо шүү. финал. Даваасрын баяр. Баяр. Бүтээр стек ширүүц юм а. За энэ Даваасүрэн баярыг меншн хийгээд хийн. Магадлал яалтч өндөр байх байнгут илүү те. Энэ бол ерөөсө идэвхтэй олцож байгааг энэ л үр дүн шүү. Энэ ингээд тараа энэ дээр таараг байсан бол тэр дээдлийн цэгэр дээр таарах нь шүү дээ. Яа. Чи За, бүр за, яг за, за, өнөөдөр за. горцсон баха те. Би өнөөдөр нилээ ойртлоо. Гэтэ болоогүй аа. Аа? Дараагийн удаа бүр бүтэн хоноор явах юм байгаа шүү дээ. Ер нь махаар дагнчул ер нь их Дагнуус их гоё гоё юм. Мах ер нь их тийм дуудлага сайтай. За Даваасүрэн Даваасүрэн баяр. баяр минийх дээр хайгаад гарч ирэхгүй байна. За Даваасүрэн баяртай баяр хүргээ Дархан хотоос гэрүүлийн радиогоо цаг минут бүртэн контент бүртийн хамтдаа байдагт маш их баярлалаа. Тэр тусмаа Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байж бидний зүгээс бэлдсэн бэлгийн эзэн та боллоо. Тэгэхээр Дарханд байгаа. Дарханд хүргэх боломжтой. Тийм хоолны саналыг танаас асуунаа гэсэн үг. Тийм, холбогдож байгаа. нэвтрүүлгийн төгсгөлд холбогдно. Ер нь өнгөрсөн 7 хоногт нөгөө Миноманаас ер нь жоохон зайтай хүмүүс шалгарчгаар бас жоохон нэг юм юутай байх юм те нэг хугацааны наан цааны болоод байх юм те. Зайтай гэдэг нэг нь Солонгост байгаа, нөгөөх нь Дарханд байгаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр зэрэг яг яах вэ бид нэр яг одоо бас нэг юм Шинэ юм судлах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. шок болчиход байгаа. Тэ. Гэтэ гоё юм. Өстой гоё. Өстой гоё юм те. За Тийм байна. бүгдээрээ бүх сонсогчдоо монголчуудаа бид нар хин нэгнийхээ амжилтанд хин нэгнийхээ зүйл бас баяр хүргэдэг бах чухал штэ. Би шалгарсангүйгээ чи одоо давсан дургу хүрээд сууж байгаа юм шиг штэ Эрка. Жохон тийм хамгийн өндөр шанстай Энэ өдрөө нэг Монголыг муухай харагдуулж байгаа энэ нэг муухай зангаа хэдүүлээ. Яа. Монголд энэ Эрка ямар ч хамаатай. Тийм штэ. Одоо уг нь энд байсан болов шууд ингээд сэтгэлийг нь сонсомоор байгаа байхгүй юу? Даанч би бүр меншн хийж болохгүй байгаа даа. Харин тийм байна, харин тийм. Меншн хийх гээд үзээд барсангүй. Гэхдээ ер нь бол яг хоо зарим нэг нөгөө сүүлийн финал дээр шалгараагүй ч гэсэндээ эхний удаадаа ингээд зүгээр одоо шалгараад ингэхээр бас гоё мэдрэмж. Мэдгүй би одоохондоо тийм мэдрэмж би аваагүй. нэг тэгж авсан байхгүй. А тэр мэдрэмж чинь та нарын мэдрэмж надад хамаагүй. Тэр надаа ингээд Би мэдрэмжээ авч штэ. чи нөгөө эвлүүлсэн тоолтой. А гэхдээ би бас хоосонгүй. Аасангүй. хоосонгүй гинэ. Тийм. Чи бүр хоосноос илүү шүү чи. Манай мөнгөө гинэ. Нөгөө яг ихнийх дээр шалгарсан штэ. Тэгсэн чинь хитрхи ихтгэлтэй байгаа байхгүй. Шалгарчингууд юу гэж бодсон гэхээр зэрэг би ялагч болчих юм байна гингүү те. Би энд бүр хорхгүй яг аяглаад идэх шахлаа гэнэ. Дараа 7 хоног бас аяглаад идэх тийм юмнууд орж ирэх байх. Хэдүүлээ ингээм. Даваасүрэн баярада хөдөлөө бүр гайхтал нь одоо өөрөө өнөөдөр байхгүй юм те. Тийм байх. Тийм байна. Гайхтал нь хүмүүс менш
меншн хийдэг юм уу эсвэл яадаг даваас руу юу баярлаа гэх юм бол юм яаж мэдэх та Оо гараад ирсэн. хорхоос жоохон өрх чинь билүү? Даваа гэд W-гаар бичсэн биш үү? Тийм байлээ. Тэгээ олдохгүй байгаа юм. Даваас руу баяранд бүгдээрээ хамтдаа юу яа? Баяр хүргэе. Монголчууд бас нэг нэгнийхээ юунд те бас амжилтанд гоё юм яндаралтанд бас баяр хүргэдэг байвал те. Өөрөө шалгараг болохоор чимэг болчдөг биш. Бас гоёхгүй энэ чинь гоё. Өдөөлийн нэг жоохон зарим нэг өөрчлөх гээд байгаа шүү дээ. Юу өөрчлөх гээд байгаа вэ? Өнөөдрийг Өчигдрөөс илүү сайхан болгоё шүү дээ. За маш олон хүмүүс баяр хүргэсэн байна. Баяр хүргэж оруулж ирээд дээ шүү. За тэгээд даваас өрөн баярыг бол найруулагч маань пин хийчлээ. Шүс гоочсон гинэ. Яана хэдүүлээ одоо хүн амьтныг ходоод гэдтэй яана. Өглөөч бас ходоод хоосон байдаг болохоор яг хоолны юм ярихаар бас ливгүй шүү дээ. Баянбор ахаа маяглаад байгаараа би хоолч сэтгэл хамтаага шүү гинэ. За. Би хоол ерөөсөө нөлөөгүй гэж шүү. Би хоолны нөлөө ерөөсөө байхгүй гэж байна. 7 хоног бүр бидэнтэй хамтдаа байгаа. Биднийг хамтдаа ингэж бас нэг хөтлөгч маань болж орж ирж бидэнтэй хамт комент хийж холбогдож орж ирж ярилцж байгаа та бүхэндээ маш их баярлж байгаа. Тэгээд хамгийн гол нь амралтын өдрөө хайртай хүмүүстэйгээ зугаатай, хөгжилтэй, гоё өнгөрүүлэхэд танд бид туслах үүднээс бас нэг жижигхэн ингээд нэг юм цохилт болгож одоо юу гэдэг нь цохилт ч биш юм. Энэ ч одоо юу гэдэг лээ? Чичлэл биш штэ. Юу яа. Хатгалт болгож. Нэмэр болчих юм уу? Үзүүлэх. Шалтгаан болчих юм уу? Тийм, бид ингээд энэхүү бэлгийг бэлтэж байгаа шүү. Тэгээд бас зарим тохиолдолд зөвхөн танд зориулж бэлгийг бид бэлтэж байгаа. Тэгээд манай Менагийн маань бэлэг бас энд Монголд байгаа хүмүүстэй очиж байгаа. За тэгээд дээрэс нь хосороо VIP танхимд үзэх киноны тасалбарыг хүртэл явсан шүү. Хүүхдийн цайр айгүй чухал байдаг хүүхдэд. Тийм учраас минодоор болохоор зэрэг хүүхдэд зориулагдсан одоо маш чухал эрдэс бодис буюу зинк цайрын им бэлтгэл очиж байгаа. Яна эдгээр бүгдээр ер нь болохоо ячиж. Жун дагийн маань одоо тийм байна. Хүүхдтэй болоод гойсон гинэ. За одоо энэ ким бэ? Энэ Мина л баларж байгаа юм байна. Мина Жун Дагийг одоо ямар нэгэн байдлаар хорхог болгох юм шиг үү шүү. Тий, аргалах юм байна. Аргалж гордог энэ аргалах нь шүү одоо манай хүн. За ноёко дайр сүрэн болохоор би хөтлөгч болъё л доо. Та нарыг үнгүй инээл гэн. Бас бүх булчин чангруулна гинэ. За. Би гэж шүү бүр. Хүй. Нэр нэг юм санчлаа. Манай 3 дахь өдөр манай ноёко маань орж ирээд үнэн 7 хоногийн шалгарсан хосыг би одоо үн төлбөргүйгээр гэхдээ зүгээр тэр чинь бас онцлогоо хийе. Тэр чинь яг тийм моргууд ядаргаа штэ. Инээж хэлдэг нь яаж байгаа юм? Би өөрөө асуудалтай өөрийг нь аммаар байгаа. Надад амар хэрэгтэй байгаа. Өөрийг нь авмаар байна гинэ. За ингээд хоёр хүнд манай Ноёко маань эрхийн бичиг өгчөөд байгаа штэ. Тэгж байгаа. Одоо энэ хорхогн дээр нэмэд. Үгүй. Тэгэхээр чи нөгөө нэг дархнаас наашаа ирэх боломжгүй болчихж байгаа. Үгүй яг дархнаас ирэхээр нь үзүүлчихнэ. Шууд нэмээд үү? Тий, нэмээд өгч штэ. Шууд нэмээд юм уу? Тий штэ, нэмжил өгнө штэ. Өөр хүн болгочих л даа. Үгүй яхан бэ? Одоо яг нөгөө бие физиологийн нойрны асуудал нь яг ямар байна гэдгийг яг мэрэгжлийн манай Ноёко манаас яг тэгж өгнө шүү гэд хэлсэн ба. Би ингээ бэлгээ хэдүүлээ дундаасаа волтрондоо дэвэл айгүй сонь юм гарч ирэх юм биш үү? Гарч ирэх юм байна. Та бас дараа 7 хоногийн бэлгийн эзэнд бас өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнүүдийг бэлгэлэхийг хүсэж байгаа бол 88 66 10 45 дугаартай манай маркетингийнхэнтэй холбогдоорой. За мэдээж мөн бүхлээр нь манай радиогийн контенттой буюу Улаанбаатарын өглөөтэй хамтрахыг хүсэж байгаа бол 88 66 10 45-тай дахиад холбогдоорой. Ингэснээр таны бизнес өргөжин дэлгэрэх цэцэглэх зам нэгдэнэ. Га яг үнэ яг. Шодуудна. Та нар минь хурж ер нь бол яг Улаанбаатарын өглөөнөөс өмнө одоо бид нар 930 гээд 12 жилийн хугацаанд ингээд өглөөний нэвтрүүлэг маань дууссан тий. Тэгээд Мина маань болроо туяад азтны бэлгээ өгсөн юм байна. Тий, их чинь юм шиг байгаа. Монголд байгаа хүн нь болроо туй яахгүй юу? Тий. Тий, мөн шүү. Тий, дааж хүргэлтийн хаягн дээр болроо гэсэн байхгүй юу? Тийм байна тий. Ааха. За яриагаа үргэлжлүүлж. Юу ярьж илаа? 930 дээр ингээд нэг манайхтай ингээд хамтарч нэгдүгээрт бүтээснэ бизнесийн нэг юм ашиг сонирхол гэхээсээ илүү би дараа нөгөө хүмүүстэй уулзахаа зэрэг угаасаа 930-аар өгж байгаа яг энэ одоо Монголынхаа нийгэмд өгж байгаа энэ одоо эрэг урайлга те энэ бүх зүйлүүд чинь ингээд
манай байгууллагын энэ одоо үзэл сурталтай их нийцж байгаа учраас бид бол одоо хамтарч ажилласандаа бүр түүлийн их баярлаж олзуурхаж тэгдгээ гэж одоо хэлжсэн. А тэгээд тэр нэг ихний байгууллага бол бүр ингээ манахаас гарч өгөхгүй араас нь амар олон бүр нэр үнэн хэмжээ яадаг. Би бол үнэнлээ. Тэгээ бүр араас нь ингээд өөр ингээл монстонс ингээ баах бол ингээл компаниуд ингээл ормоор байдаг ихнийх нь гарч өгөхгүй. Нүг гарч тий бүр ингээд хамтарч тэгсэн чинь араас нь гомдол мэдүүлсэн шүү дээ бид нарт. Хүүшээ та нар бусдаа боломж олгооч. Наадха болиулаад 3 сараар өөр ингээд байгууллагуудыг ингээд ээлжлүүлээд оруулаач. Наадах ч одоо бүр арай тухайн үед шүү дээ тий. Би одоо санаж нөө Бибиго гэдэг амтлагч Монголд хамгийн анх удаа Солонгосын амтлагч Монголд орж ирээд ингэ нөгөө бүлгүүгийн юу ч л ингээд нөгөө амтлагч одоо байгаа шүү дээ. Бибиго гэж мэдэж гинүү. Тэр чинь бид нар яасан шүү дээ. Тий шүү дээ. Одоо ингээд хамгийн анх жишээлбэл манай Монсын маань нөгөө нэг цэнэг гэдгийг бүр анхны үйлдвэрийн хамгийн анх ингээд бид нэг харж илэн штэ. Тэгээд энэ зах зээлд одоо хүн болгон цэнэг мэдж байгааз. Вау. Тэгэхээр өглөөний шоуны ийм хүч байдаг зах зээл дээр байршуулдаг ч юм уу те. Тийм учраас та бүхэн 88 66 104 5 гэсэн дугаарлаа өөрсдийн одоо байгууллагын үйл ажиллагаа эсвэл бүтээгдэхүүнийг хамтарч ажиллах саналуудаа бид нар өгж байгаараа бид нар ярилцж байгаад өгж байгаараа бид ярилцж байгаа. Алийг нь сонгоод дараагийн компаниудыг нь очирлуулаад энэ ингэж шүү. Ерөөсөө ихч мэгч биш шүү. Бид бол минатай найзууд юм аа гэсэн байна. Тийм үү? Яаж байгаа та нар? Юу гэж байгаа та нар? Би бол ихч мэгч гэдэг үг амнасаа хурсгаагүй. Үгүй яхаа зүгээр төсөөлчихгүй би. Тэгээ би нүуник хүүхд байгаа гэдэг нүуник хүүхдийн зинк цайрыг одоо би захиалж байгаа шүү дээ. Тэгсэн чинь маа болроо тэгвэл яг хүүхд тэр эрдсийг маань уух хүүхд байгаа үстэй. Бага шүү дээ. Гэхдээ байгаа байгаа гэсэн шүү дээ. Байгаа гэсэн. Байгаа гэсэн үстэй. Би ч одоо нэг төсөөлөв. Манай мино хүүхдтэй байгаа. Гэзтэй. Байгаа. Асуусан шүү дээ. Асуусан. За окей. Асууж байгаа ингэ сандраагаад байгаа юм. Асууж байгаа болтой байсан шүү дээ. Ингээд дараа даваас өрн баяраад маань нэг хорхыг нэдэх хүн байгаа. Байлгүй байдэ. Байхгүй бидний дуу. Гэр бүлэрээ идэв штэ чи юу ярьж байгаа юм нөхөр мөхөртөөгөө. Яа тийм Улаанбаатарын өглөөгөөр гэр бүлгээл. Гэхдээ өөрөө 4 хоног л идчих штэ. Найзуудаа энэ дуусах гэдэг нь Улаанбаатарын өглөө дуусах гэдэг нь заяа. Дуусах байгаа учраас би бүр энийг сонсохгүй байна. Энэ цаг арай л хурдан нисээд байдаг. Би сонсохгүй болохгүй байна. Яагаад гэвэл штэ би бүр ингэ таслан зогсоож орж ирж байна. Маргааш алгасч орж ирэх гэдэг учраас. За. Би тойроос мэдчилгээ сонсчоод нэвтрүүлгээ дуусчихмаар байна. Тойроос гоё мэдчилгээ чин сэтгэлийн үгсийг чинь сонсмаар. Өдрийн мэд хүргэе. Гэхдээ маргааш 4 сарын 11. Маргааш нөө. Тий. Тэгээд дуусчихсан. Завж нөө чат GPT-гээр. Чат GPT байхгүй зүгээр гоёор. Чин сэтгэлийн үг. Би чи нөгөө нэг үгээр цэнэглэгдэж үгэнд ингээд нөгөө үгээр ингээ хайр ихэлдэг юм баггүй юу? Тийм үү. Тий. За тэгвэл нэр ингээд хөөрөөл баярлаа. Яг энэ үг Ахмад хүнээсээ ирүүл илүү их гоё жинтэй тий. Манай Жүүн даги чинь Сингагаас орж байгаа юм биш. Сингагийн ихчээ гэж юм. Бүр 4 хүүхэд байгаа юм бэ? Санаа зовлтгүй. Усаа уугаад дасгалаа хийдэг. 2 минут ингээд байгаа байхгүй юу? Энэ хоёр албаар ингээд байгаа байхгүй юу? За 2 минут. Энэ хоёр албаар ингээд байгаа юм. Үй. Дуу муу хууртаа ойрхоноор нь эхлээд явцсан дээр зү дуулна. Гүй гэлзээ. 2 минут хол шүү. Та нар ямар сони юм бэ? Та нараас илүү ята манай сонсогчдод надад нэмжлэгээ дэвшүүлээд байгаа. За эрkä хэлээрээ. За. Юу амар хай тавиад байгаа юм те. За эрkä хэл. Тимэ. Заяа. За заяада төрсөн өдрийн минь төргий. За энэ минийг одоо уянгалах ямар шаардлага байхгүй. Заяа бол цоглогийн цоглог. Тэгээ заяада одоо гал халуун баярын минийг хүргий. Арай л ядаргаатай. За 18 19 30 хэд үрж байгаа ингээд заяада төрсөн өдрийн минь төргий. Заяагаас өчигдөр 10 жилийн өмнө төрсөн бол чи эдтэй байх уу гэсэн чинь 18 таа гэж хэлсэн. Тоондоо жоохон мууч гэсэн сэтгэлдээ их сайн. Заяада төрсөн өдрийн минь. 10 жилийн өмнө төрсөн чи 10 настай юм зү. Окей 18. Уул нь тийм ээ. Тэгээ энэ хүн 18 л гэж хэлсэн чинь манай нэг ажилтан те 30 иддэг гэж. 10 жилийн өмнө явж ин да. 10 жилийн өмнө иддэг байх гэсэн чи 30 гараал явж идэг. За ингээд за миний үг болсон. За яг ижлэх. Эрг ихтэй гэж. Энэ аян салцчихлаа арай өөр мэдрэмж байна. Аян салцчих юм байна. Өөр. За мэдээж над руу хараач те. Энэ яагаад гар чадахгүй. Яг ингээд яаж тийм те. Энэ мэдээж гэдэг үг айгүй хэрэглэн те. Юу вэ? Над руу харахгүй юм тийм үү? За яаж гараа. Би нөгөө тал нь гарах гэдэг байна.
Нөө камер чинь даглаа заяа. За ингээд за над руу хараа. За. Камер дагаа зогсчлоо. За над руу хараа. За. Эргэгээ дэргээд хахах юм шиг Яа, байна. ийм хэцүү юм үү? Би нэг баясаа нөхрийг нь өрөвдчихлээ. Хот надад тэгж хэл. Ингэж хэл. Хилүүлдэггүй. Энд чи яг сэтгэл чинь ингээ урсгалаар гарч ирж байгаа. Одоо урсгаад тачтай. За би нэг жоохон сэтгэлээ чаглаад байгаа. Йоо, яасан чангарч дуустдаггүй сэтгэл вэ? Яасан дуустгүй цаг нэ. Дахиад бодог. За мэдээж заяада хөөхөн заяада гэдэг байгаа шүү дээ тий. Хөөхөн заяада энэ хорвоо дэлхий дээр мэндэлж тий одоо эргэн тойронд байгаа хүмүүстэй аз жаргал бэлгэлж тэдний амьдралыг хөгөлж тий амттай болгож байгаа болгохоор ирсэнд энэ хорвоо дэлхий дээр ирсэнд бас нэг чиний бас хэлдэг үнэн чи байхгүйсэн бол бид хоёр яах юм бэ? Энэ өнөөдрийн Улаанбаатарын өглөө яах юм бэ тий гэдэг шиг тий. Тэгээд нэгсэндээ заяада тий үнэхээр энэ онцгой өдрийнх нь одоо төрсөн өдрийн баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргье. Баярлалаа. Тэгээд уртнаас илж удаан жаргаж тий хамгийн гол нь эрүүл их инх байж тэр баяр баясгал амар тайван чамд болон чиний хайртай хүмүүст бялхам дүрэн байх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэн өрөөё. Ерөөл Батар шиг болтугай. Бандам тас гэсэн. Ингээ биш үү? Өөр Бандтаас ш. Ингээд Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Та амралтын өдрөө хайртай гэр бүлтэйгээ халуун дулаан ам бүлээрээ дэндүү жаргалтай өнгөрүүлээрээ өнгөрсний дараа бид даваа гарагт эргээд уулзах болно. өнгөрсний дараа вэ? Тэр жаргалтай хоромж өнгөрсний дараа, амралт өнгөрсний дараа. За радиогийн нэгдүгээр студид Эрка Боги Заяа найруулагч Мизу ажилтаа биднийг дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс сонссон сонсогч танд баярлалаа. хат чиг хатуу чанга амьдрна хангаа шиг баян уужим амьдрнаа дууг зориулъя гинэ заяа. Ямар амар дуу. За ингээд Өөрөөгөө хэлцгээе. Өөрөөгөө хэлье. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөөтэй хамт байсан бүх сонсогч үзэгчдээ маш баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баярлалаа. Үргэлжлүүлэн хамт байгаарай. 9 цаг 5 минутаас та бүхэндээ том өрөө гэдэг гайхалтай компьютерээр удахгүй уулзъя. Тийм ээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио